forever. First name greatest, like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local, thanks to all the haters. I know G4 pilots on a first name basis. Hey, what's up guys? За энэ бол Swishcast биш. За NBA Loverboy podcast-ийн 3 дахь дугаараар уулзахад одоо бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт SBS-ийн тайлбарлагч, баазрын аналист, за Philadelphia 76ers багийн ер нь бол бас томоохон төлөөллүүдийн нэг тулгай ах маань бол урилгын минь авч бол ирсэн байна. За тэгээд NBA-гийн солилцоо 8-ны цонх хаагдтал ер нь нэлээд хүлээгээд яг энэ дугаараар цэвэр солилцоо 8 тэгээд бас нэлээд том солилцоо болсон blockbuster deal болсон. Тэрэн дээр илүү түлхүү ярилцахын тулд тулгай ахыгаа өрсөн байгаа. За тэгээ урилга хүлээж авсан танд баярлалаа. Өрсөнд баярлалаа. Тий. Ер нь бол баазраас гадна илүү бүр дэлгэрэнгүй ярих гэж бол би бол хэлсэн байгаа. Тэгээд бас дээрэс нь бас NBA-гийн тайлбарлагч хийх ер нь ямар хөө байдаг вэ талаар ер нь яриагаа эхлүүлэе гэж бодлоо л та. Та ч одоо 6-7 жил болж байна баг. Ер нь тайлбарч эхлээд 6 жил хаа. Тэр хавцал болж байна. Анх оюутан бахта хөл бөмбөг тайлбарлагчаар орж исэн. Тэгээд гэрээт шүн аврал спорт бокс огт орж исэн үү? Гүг SBS үү тий. Спорт бокс бол дадлага хийчихсэн оюутан бахтаас. Тэгэл 4-4 курстэй 3 дугаар курсынхаа 100 SBS-д ороод тэгэл тэнцээчин гольф энтер тайлбарлал талбайн дэнс. Ер нь бол нэг 10 төрлийн спорт ер нь тайлбарлалцсан баг шүү. Тэгж байгаа л сүүлдээ нөө NBA авдаг штэ. Тэгээ би нэг жил SBS-ээс гарсан юм аа. Тэг нэг жил гарчаад 5-аас 6 оны улирлаас эхлэв ер нь. 6 оноос эхэлсэн юм. NBA-г яг авч эхэлсэн үлрэх нь 15-аас 6 онд бас SBS ч авч илүү. 15 онд нэг улирал гарцсныхын дараа улирлаас нь би эргэж ирээд орчихсон. Зуны олимпиад тайлбарлалт шин тайлбарлалч орсон гэдэг чинь 16 юм байна тий. 16-гийн Риогийн олимпиадээр сагсандээ баг дээр норж ажиллачаад тэгээ намар нь шууд SBS-тэй буцаад ороод тэгэл тэрнээс ширүүс NBS өөр юмд бол тайлбарлаагүй. Нэг юмараа дагны хэл. Бас тэрнээс хойшоо бас баазар нэвтрүүлэг гаргасан шүү дээ. Яг 17 оноос хойш. За тэгээд ер нь тайлбарлагч байх ер нь хэр одоо стресстэй байдаг вэ? Одоо юу гэх юм нэг талыг барьлаач гэдэг юм уу? Эсвэл юу гэдэг те одоо фэнүүдийн юу одоо дэмжлэг те энэ манай багийг гэсэн эсвэл хид өөрийнхөө багийг ярьж ийн гэд тиймэрхүү комментууд ер нь хэр ирдэг вэ? Тэр нэртээ яаж дасан зохицож ийн гэд. Ер нь тэгэл анх угаасаа хүлээж авахгүй шүү дээ те. Тэгэл залуу тайлбарлагч гээл шүүмжрүүд ирнэ тэгэл өөлнө те. Ганц нэг алдаан дээр өөлнө гэд. Тэгэл тэр бүгдээс туршлагажж явсараа бол одоо харьцангуй гайг болцсон. Одоо ерөнхийдөө өөрөө баг ингээд зааж зөвлөдөг талдаа болж эхлэх гээд ер нь бол залуучууд орж ирж ветерануудын нэг болоод тийм байгаа тийм ер нь нэг тийм болцсон. Тэгээд одоо өөрөө ер нь тийм сургах тал руу орж байгаа болохоор яг харьцангуй гайгүй. Одоо яг сүүлийн 1-2 уралдал ер нь гайгүй. Тэгээд би ер нь коммент уншдаг юм аа. Уншдаггүй талдаа хүн. Анхны 1-2 жилдээ нэг жоохон уншдаг байсан. Тэгэл хариу өнтер биччихдэг байсан. Одоо сүүлийн 3-4 жил бол ер нь коммент уншихгүй. Баазар нэвтрүүлгээ үзэж хянахаа өрүүл зурагтаар үзчихнэ. Facebook live маягаар нь харддаг юм дөө. Зөв. Ер нь тэнд хүнээс жоохон хол байсан өөртөө ч амар юм байна лээ. Харин сошиал хэрэглээ жоохон багтай юм шиг. Би амар баг. Маш баг. Бусад одоо идрээ ах ч гэдэг юм уу те. Одоо химийн амарчин төмрөө ах гэдэрч бол ингээл байнгын бичээстэй байдэн шүү дээ. Тэгээд баазрын идээс бол ялангуяа таныг яг би яг дагдгийн хөвд харахад айгу ер нь багийнхаа л мэдээлэлтэй ер нь жоохон ойрхон бичвэл бичдэг. Нэг бичнэ. Ер нь их бичдэг. Угаасаа бичиж байгаа хүн олон байгаа юм чинь би юуг нь бичвүдээ гэж. Би хаяа нэг нийтлэлүүд л бичдэг байсан. Сүүлийн 2 үлрэлд бол бүр болсон. Ер нь нэг юмсан чанартай юм л хийчихээ л гэж боддیں۔ Гэхдээ яг говд бол нэг жил дандаа нийтлэл бичиж өгдөг байсан. Гэхдээ тэрийг яг миний нийтлэл гэж хүмүүс их мэддэг байсан. Би ч шеэрлж мэрэлдэг ч юм. Би ер нь тийм тоодог. Ер нь сошиал хэрэглээ айгу баг хүн шүү дээ. Ер нь тэгээд гаргах юмнуудаа яг баазар тэгээд тоглолтын тулдуур бол нэлээ ярьж идэг харагддаг. Сонсогддог. Яг тийм. Ер нь тийм. Жохон аналист талдаа ярих гэж илүү хичээдэг юм уу? Хичээдэг ч гэж миний өөрийн арга барил онцлог нь л тэр юм шиг ба. Заримдаа жохон хитчих гээд байдаг тал байдаг гэж магадгүй. Play by play жохон хаях гээд байдаг тал байж магадгүй. Тэгээд баазраа болохоор өөрөө яг гардаж хариуцч хийдэг нөхгүй. Найруулагч чинь ер нь одоо продюсер нь гэж явах уу? Үгүй аа нэвтрүүлгээ яг хариуцдаг хүн. Зөв. Тэн сэдв энтер гаргаад юу ярих уу гэд графикчтайгаа өөрөө бэлдээд ячдаг болохоор ярих гэсэн юмудаа баазар дээр л оруулчих тийм дөө. Тэгээ нөгөө чинь тийм тэгэл тулгаагийн бэлдсэн юм уу гэлээ тэгэл байдаг шүү дээ тий. Ер нь бол NBA talk-ыг нөгөө яалтах яадаг шиг л бас явдаг л гэж ойлгож болох уу? Болно.
Тэгээ угаасаа нэг төмөр ах гарснаас хойш баг та чинь яг нэлээ ветерануудаа бол ороод явчихж байгаа шүү. Тэгээд сүүлд нэг 2 3 хүмүүс айгүй олон хүмүүс нэмэгдсэн байлээ те. Тэгээ орж гараал ингээл болохгүй үзэл яваал хайгаал. Нэг залууг бол нэг Lakers-ийн хөлтийг тайлбарлсан биш нэлээд баахан шөөмжл өгсөн байсан. Тэр нэг 3 овер тайм гаргадаг. Тэр нь ч нэлээд. Дээрээс нь ганцаараа тэр залуу орсон юм шиг л шүү дээ. Тэр өдөр нэг телевизүүдийн Монцамагийн 100 жилийн тэмцээн болоод үлэмгийн. Тэгээ бид нар бөөндө тэмцээнд ороод яа харахгүй шинэ хүнээ ганцаараа ингэ суулгасан чинь нөгөө тоглолт нээжтэл 3 цагаар гараад болоод тэгээд баахан жоохон баалгалцсан. Бид нар өөрсдөө тэмцээндээ төрүүлсэн л дээ. Баяр ганц өдөр харин ганц өдөр тэгээ хайцсан ч нэг тийм болсон. За тэгээд ер нь бол тайлбарлагчийн юу бол одоо цаашдаа одоо та орчуулга өдр бас айгүй хийдэж штэ. NBA action. NBA action энтрийг би орчуулдаг юм аа. Би ерөнхийдөө телевизийн редактор гэж явдаг. Зөв. Тэр редактор болохоор би манайх мэдээ гаргадаг өдөр тутмын мэдээгээ бас хариуцсан. Тэгээд нэвтрүүлгүүдэд ерөнхийдөө хариуцсан. SBS-ийн сагсан мөнгөний суугаа ерөнхийдөө тэгээ промошн юу гэдэг. Тэгээд сүүлд нэг яг SBS Prime болоод юу болцсон байсан шүү дээ. NBA TV SBS гэдэг нэршилтэй болцсон байсан. Тэр World-о болцсон ч лөө. SBS National гэж сууг гэдэг шүү дээ. National болон тэр NBA SBS хоёрын редактор гэж явдаг байхгүй. Тэгэхээр би тэднэрээр гарч байгаа нэвтрүүлгүүдтэй л ерөнхийдөө илүү харьцах их дуртай. Одоо ер нь өшөө цааш дахиад бас нэг өөр шинэ нэвтрүүлэг энэ төр бодоол явал байна. Нэг хэсэг нэг NBA нэг карантины үеэр зогссон шүү дээ. Тэгж яхад нэг флашбэк гэдэг бас нэвтрүүлэг гаргасан. Тэр бол их бас гоё нэвтрүүлэг болж чадсан шүү дээ. Тэгээ бас юу гаргасан. Хүмүүст их хам сайтаагаад байсан. Нэг тоглогчдын яг амьдралын лайфстайл нэр нь юу лээ? Hoop Life. Тийм Hoop Life тийм. Тэр тоглогчдын нэг цалин авсан юу нөө тэгэл бүүц мүзгэл. Тийм тэдний нэлээ бас дайггүй явсан шүү. Тийм. Тэгээд ер нь хувьтай контент гаргая гэж боддгоо ямар нэгэн байдлаар. Одоо YouTube-ээр ч суугатаа болт юм уу гэж сүүлийн нэг жил бодоод л яг чадахгүй л байгаа тань л та ажилдаа дарагдаа. Тэгээд чөлөө цагаар харин хувьдаа нэг юм таавал хийж ерөнхийдөө бодоод тэгээд хувьдаа хий гэж төлөвлөж исэн тэр YouTube контентоо телевиз дээр зүгээр хийчих юм уу гэж бодож байгаа. Төсөл болгоод ерөнхийдөө танилцуулсан байна. Одоо нэг тайз майзны асуудлаас хавлаад нэг тийм асуудлууд байна. Тэгвэл ер нь энэ жилдээ багтаагаад нэг гарч магадгүй яг зөвхөн сошиал контент гаргахыг гэсэн тийм бодлого. Зөв. Тэгээд нэг одоо тоглолт гарах ер нь одоо хуваарь чинь одоо яг яаж явдгийг одоо 7 хоногт нэг хүн тедэн тоглолт аав ч юм уу те. Ажил ачаалласаа л болно доо. Тэгэл яг амрах өдөр нь амраа ажиллаж байгаа үлдсэн 5 өдөртөө тэгэл ерөнхийдөө танах ч одоо тайлбарцуудаг ч юм. 7 хоногийн баг 20 тоглолт царим үедээ гардаг шүү дээ. 13 тийм хавцал гарах. Энэ жил бүр онцгой их байна. Тийм. Тэгээд жижигл нүү тайлбарлагч цөөрцөн. Баясаах байхгүй, идрах байхгүй, төмрөх байхгүй. Идрах гэхдээ зарим тоглолтуудад л нэг орж ирээд байгаа шүү дээ. Нэг тэдрах юм баг байхгүй гэдэг ярьж тасан дээ тийм. Тэр чинь баг сардаа нэг сууж ин хоёр сууж ин тийм. Би тайлбарлана гэх нэг постэр оруулдаг. За тэгвэл ер нь бол одоо үндсэн сэдвүүд болох одоо NBA-гийн солилцоо 8-ны шум дедлайн дээр болсон том солилцооны талаар яриад явъя. Тэгээд ер нь яг жижигээс нь эхлээд явж байгаад нөгөө том солилцоо руу явъя гэж бодлоо л та. Тэгэд хамгийн ихэнд хийгдсэн ер нь яг нөгөө Портланд ихнээсээ нөгөө задарлаа явуулаад эхэлсэн шүү дээ. Энэ ер нь Портландын талд ашигтай байж чадсан уу эсвэл зүгээр хоос одоо Лилардыг үлдээх нэг нүүдэл болчихвоо гэж бод. Лилардыг үлдээхгүй ч гэж магадгүй шүү. 100 явчих магадгүй. Ер нь бол Портландын задрал цаг хугацааны асуудал байсан. Тийм бүр үйлрэл эхлэхэд л хүсэж ирсэн шүү дээ. Өнгөрсөөлрлээс л ер нь задарчих байсан. Жохоо оройтсон нүүдлээсэн. Тэгээ эхний одоо тааруу амжилтын шалтгааныг дасгалжуулагчтайгаа холбож үзэл тэгэл дасгалжуулагчаас солисон тэгэл бүр амжилтанд орцсон. Тэгээ Лилард нь гэмтээд энэ үйлрлийг хаях. Ер нь бүх нөхцөл нь бүрдээл тэгэл хэрэгтэй л задрал гэж бодод. Гэхдээ яг оронд нь авсан юмнууд нь их баяртай байж таагүй. Яг гол нь хит яарцсан санагдаад байгаа тий. Цалингийн зайгаал сулсан л үйлдэл байлаа. Одоо тэгээд Чонси Билапс дасгалжуулагч миний хувьд бол Лилард дээр тулгуурлаж шинэ баг босгоно гэж яхаар ерөнхийдөө Лилардаа явуулаад Лилардаа бахан драфт ирэх болгоод тэгээд драфтаараа нэг дахиад босгох гээд үзүүлээд юм л тал гэж. Лилард чихэн тоглохоор нэг тоглогчдын төсөөд шүү дээ тий. Анферни Саймс гээд одоо баг 20 оноо бол хангалттай дончлаа л тий. Тэгээд айгүй тесрэлттэй дээрэс нь одоо багийн онооны лидер болсон. Жош Харт бас шинэ багтаа 2 тоглолт хийжлээ. Их боломжийн тоглоод байгаа харагдсан. Би CJ
хямдхан явуулсан гэхээс илүү одоо Rocco Paul хоёрыг маш хямдхан явуулсан гэж хараад байгаа. Уулын Тэр дээр хоёр чинь тийм ямар ч тийм багт оц ер нь бол гарааны тоглогч байхаар чадамжтай тийм үүргийн тоглогч эд шүү дээ. Арай л хямдхан сая явуулсан санагдаад байгаа. Тэг яг оронд нь авсан юмнууд нь хямдхан байсан. Ер нь нэлээд хямдхан явуулахад явуулсан. Тэгэл бушгуул цалингаас нь салил гэдэг үйлдэлсэн. Тэгээ цаавар нь яг зөндөл юм болсон л байх л та. Тэр хоёрыг сонирхож байгаа багууд бас их цөөхөн байсан байж болох юм. Тэгэл одоо юу гэдгийг өөр янз бүрийн хүчин зүйлс байсан бохоо. Тэрэн дээр бол Уулын Covington бол яг 3&D плеерийг сонирхож байгаа дуулан багууд алцаад авах байтал тэгээд Clippers-ийн depth-ийг л бүр амар сайн болгоод тайчлаа гэж л боддог. Тэгээ Clippers дугаасаа Covington ч гэхдээ нэг олон мэд өнгөрүүлж чадахгүй л та. Тэгээ сэлгээнээс л гараад ирлээ шүү дээ. Яг тэр одоо Kawhi PJ-ээр нэрчил бүр орон зайг. Тэгэхээр тэр тал дээр бол Clippers Covington-г бас явуулж л тарах. Тийм Covington-ийн чи гэрээний бол дуусч байгаа шүү дээ 100. Тийм билүү. Ахад нэг жил байхгүй лөө. Гэрээн дуусчихсан баг. Эсвэл player option ч болоо нэг тим юм байсан шүү. Philly-тэй байгуулсан гэрээ л яваад байгаа шүү дээ. Тийм. Philly-тэй нэг 3 жилийн билүү гэрээ байгуулж 4 жилийн ч лөө. Харин 4 жилийн үйл нэг жил одоо үлдсэн байх хэвээр. 3 байвал ингээд босчих. Тэр жилдээ яг all defensive team эдэрт нэрлэгдээд тэгдэг жилдэл байгуулж исэн гэж. Paul-ийнх бол дахиад 3 жил байгаа шүү дээ. Шинэ гэрээ шүү дээ. Тэгэхээр би бол Blazers team Lillard-ыг яг тойруулна гэж хад Lillard дээр одоо яг тойруулж босгоод дахиад л ер нь бол нэг үсрээл 2 дугаар шатал гарахаар багтаа болох байхгүй West тэр тусмаа. Дээрэс нь би Lillard-ыг одоо жоохон prime time-наас унаад байна гэж хараад байгаа. Дээрэс нь гимтлийн асуудал ч гэсэн те одоо энэ жил чи одоо юу баг 40% хүрэхгүй шидчихсэн шүү дээ. Тэгсэн их муу онцгой муу илэрснээс. Тэгээд ялах нэг гимтэлтэй нь холбож айгүй олон нэг спортын сэтгүүлчдүүд төр нийтлэл биччихсэн. Тэрнээс би бас харж ирсэн. Тэгэхээр Lillard-ыг бас 100 явуулчаасаа л гэж хүсэж байна. Одоо тийм л юм хүсэж байна Portland дээр бол. Тэгээ Lillard ч одоо тэгээд сүүлийн хэдүүлэр ер нь их амрахгүй нуруунд дээр бүх ачааллын нүрэл явуулаа л да. Одоо энэ гинтл нүүр нэг сайхан амраад авсан дээр хоо энэ үлрэл. Энэ үлрэлийг баг шатдаун хийжүүл зүгээр л гэж хараад байгаа шүү дээ. Тийм. Өө хийцэн бохоо одоо. За тэгвэл Pelicans-ийн одоо тэр гурыг ер нь их гурал гэж ярих уу одоо Zion гурыг, Ingram CJ3-ыг ярихгүй юу? Өөрийгөө батлаагүй хүмүүсийг гэж байна. Яг үнэхээр Zion ч өөрийгөө баталж амжаагүй л дээ л та. Тэгээ CJ-ч Max татсан. Тэгээ Max байлээ. Max татсан. Ingram яг энэ үлрэлт миний хаалсан Max татсан. Ер нь бүтэхгүй хоо. Тийм үү? Би бол Pelicans ирээдүйд бол нэг хамаагүй л. Ingramыг уулын Zion-ыг авахгүй энэ жил би ингээ дахиад All-Star мстарт ороод тэгээ нэлээд потенциалтай байх юм болов гэсэн нэг хэсэг бол Валентиноос даруулсан шүү дээ. Валентиноос багийн лидер шиг норыг тоглоод 20-10 хийж мэйгээд. Тэгээд сүүлийн яг хитэн тоглолтуудад л айгуу дайжгүй плеймейкер хийж мэйгээд байгаа. Гэтэ яг нэг бүрдүүлсэн багийг харахаар Devonte Graham, CJ, Ingram, Валентиноос ямар ч хамгаалтгүй дөрөв тий. Zion-ы хамгаалч гэсэн нэг тийм сайн биш шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь хэцүү харагдаад байгаа юм л да. Яалчгүй Валентиноос Graham хоёрыг нэг өөр хамгаалдаг Beverly шиг л хүн авчирахгүй бол. Энэ баг нэг тэгж дэвшлэхгүй л бас харагдсан. Тий. Яг нь бусад төр Cleveland, Memphis энтертэй харьцуулахад суур гэж юм байхгүй л баг байгаа юм л та. Memphis энтер чинь суур нь ойлгомжтой. За багийн лидер одоо Zion гинтлээс эргэж ирээд Morotai хэмжээнд тоглоод сайн тоглолоо гэж бодно. Тойрж байгаа бүрэлдэхүүн эдийн одоо тогтцсон тий. Одоо 10 тоглолтын 10 гурилан тогтцсон залуучууд ирчихэж байгаа болохоор систем нь яаж суух юм хэвээр ойлгомжгүй. Ялангуяа хамгаалтын систем яг хэлсэнчлэн суух магадлал багтай байна. Cleveland энтер чинь болохоор ойлгомжтой. Анхнаасаа нөгөө драфтлагдсан тоглогчд нь одоо ядаж зүгээр нэг нэр нь дурддахгүй байгаадсан Чеди Осмон хүртэл байгаа байхгүй. Ингээд соёл нь байгаа. Соёл нь суудсан тэр багийн. Тийм хаар ажиллаж тийм. Kevin Love ч гэдэг юм ингээд яг Cleveland-д удаан ингээд байцсан тоглогчд дээр ингээд шин залуу лидерүүд бүрдээд ингээд нэг арай ирээдүйтэйгээр зохион байгуулагдаж баг нь босоод байна л. Суурн л их сайн тавигдаад байна. Memphis Cleveland хоёрыг. Нөгөө талд бол яг үнэхээр суурн гинцсэн. Тэгээд суурн эргэж ирээд ер нь хэр тоглох юм байна гэдэггүй. Тэгээд ер нь харахгүй бүдгэрл байна. Pelicans-ийн сэлгэн аягүй бас тааруу байгаа. Нөгөө Николай Александр Walker дээр явуулсан. Тэгээд харахаар хин л хэлсэн нөө Jackson хийслэлээс яг ер нь за энэ нэг тоглолчонд байгаа юм байна. Тэгэхээр Pelicans-ийн хувьд нэх бас тэгэж эргэжил яг нэг play in mean жоохон дээгүүр бол явна. Гэтэ бүр тийм одоо 2 дугаар шат 3 дугаар шат юм бол баг бол болохгүй л гэж болохгүй. Zion бүр үнэхээр тасархаа супер байдгүй юм бол. Тий. Zion бол яг үнэхээр тоглож байгаа үед бол маш efficient амар байгаад байгаа шүү дээ. Одоо дийлдэхгүй. Түрүү жил чинь бол айгу цөөхөн тоглолтод орсон ч гэсэн All-Star сонгогдсон ч гэдэг юм уу те. Тийм тэр талаараа бол жоохон найдлаг байгаалаад байгаа. Тийм туслахууд нь харин туслах болоод яг CJ-г авчирсан гоё. Гэхдээ яг хэр уусах вэ гэдэг дээр л
Яг шийдэлтэй болохоор гайгүй байж магадгүй. Devonta Graham л солих хэрэгтэй. Valanciunas-ийг ч гэсэн ер нь. Одоо ер нь Valanciunas одоо Nurkic-ийг угаасаа харж байгаа шүү дээ. Тэгээс яг аврагын төлөө үе гэсэн багт тохирохгүй төвүүд бас байна л да. Vucevic байна. Chicago-гийн. Nurkic байна. Valanciunas энэ гурвыг адилхан арга тоглолтын арга. Торонто ч Valanciunas-ийг болоод авраг болцсон шүү дээ. Ер нь бол бодготал хамгаалт муутай дан оноо авдаг юм төв. Дээрээс нь Memphis бас энэ жил нэг 100 сольсон шүү дээ. Тэрнгээрээ амар хожицсан байгаа тарагдагаас тэр нэг төдийлөн ярихдаггүй байгаа бол Steven Adams-ыг авдаг тийм. Тэгээ айгүй efficient үр дүнтэй солилцоо болсон гэж би бол тэрийг харсан. За тэгвэл өөр бас нэг сонин солилцоо болсон. Dallas Mavericks Wizards хоёрын сонин солилцоо Porzingis-ийг явуулдаг. Тэрэн дээр би бол Dallas-ыг энэ үлрэлийг ер нь бол хайчлаа тэ нэг том амжилт үзүүлэхгүй юм байна гэж бодсон. Уул нь 2 дугаар шатмат гээд яг болж харах байсан ч яг Luka бол дахиад ганцаардах байх. Тэ. Тийм. Тэрнэр ер нь хэрэг гайхшрав та. Нэг гайхаагүй. Porzingis-ийг солих нь ойлгомжтой байсан баг. Үгүй яа баг солихдохгүй авахбаг болдохгүй байх гэж бодчихсон ч харин болцчихлоо. Тэгэхээр Вашингтон сайхан хогийн цэвэрлэлийг хөрчлөө гэж боддог шүү дээ. Дэвис Бертонс эдрийг бол хайтахан ашиглаж байгаа хөө. Динвиди дээр бол Брансонгаа явуулах гэж байгаа юм байна л гэж бодчих. Тийм хэрвээ Брансон үлдэхгүй бол тэгэл Динвиди гэдэг сонголттой сэлгээний холбогчтой болж байгаа. Тэгэхээр ирээдүгэл бэлтчихлээ. Одоо ерөөсөө энэ 100 Брансон тагирээ сунгахгүй Брансон явна. Тэгээ Динвиди Бертас хоёрын баталгаад гэрээтэй үлдчихнэ. Тэгээ Лукагийн хажууд угаасаа нэг шидэгч хэрэгтэй. Тэгээд Бертас байж өөр од бас авчрах боломжтой болсон тийм. Одоо Hardway ч юм уу Бертасыг нийлүүлж байгаа. Hardway гэрээ бас тусч байгаа лөө. Гэхдээ Hardway-ийг чи сая сонгосон байна. Сая сонголоо хямдхан гэрээр сонгосон тийм. Нэг 4 жилийн бас нэг 70 малтай л. Бас боломжийн дүн. Тэгэхээр одоо нэг од авчирна л та. Тэр од нь хамгийн гол нь хэн бах нь зөв үнэ авчирч чадах юм бол тэгэл бас Лука юм чи асуудалгүй явах боломжтой. Тэр од нь харин нэрээ хэн байвал сонирхолтой гэж бодчих Лукагийн яачаад. Энэ зөв харин чөлөөнд тагаад болох тоглогчдыг сайн цаажир санахгүй байна. Ямар ч гэсэн Эйтон байгаа. Одоо сунгаагүй байгаад шүү дээ нэг сонголтоо хийгээгүй. Эйтон болно. Эйтон байж болно. Эйтон ч угсаа холбогчтой тоглоод Porzingis л хамаагүй. Тийм хамаагүй дээр л та. Тэгээд Wizards бас аюу сонин солилцоо хийгээд байх юм те ингээ холбогч нараа явуулчаа. Тэгээд баахан төв цуглуулад байх юм. Одоо тийм чин Gafford, Thomas Bryant гэснээр Porzingis, Hachimura, Kuzma гэдэг амар өндөр тоглогчид ихтэл болчихлоо л доо. Яг гоо хайрлаа явуулсан ч гэсэн. Тэгээ яг тэгэл угаасаа Gafford бол угаасаа л тогтмол гарааны шилдэг төв болох боломжгүй. Thomas Bryant угаасаа гэмтлээс салахгүй байна. Тэгэл Bradley-ийг авч үлдчихэж байгаа арга юм уу? Эсвэл Билийг явуулъя гэж байгаа юм уу? Мэдээгүй одоо авч үлдсэн ч явуулсан ч Wizards бас явахгүй. Wizards харин би бол Билийг авч үлдэх гээд яг Porzingis-ийг аваад ирсэн. Гэхдээ энэ бол нэг амжилт олохгүй байх гэж боддог. Дээрээс нь Били чи үйлэрлэн дуусцаа. Одоо тэгээд Kuzma-гийн баг болох юм уу яах юм чи одоо. Тийм үйлрэлтээ тэгэл Вашингтон тэгсгээл. Дараа үйлрэлч тэгэл мэдээгүй. Тийм Вашингтон нэг мөсөн тэгээд яг одоо энэ KCP MCP-г бол тэг яг нэг тийм контендер баг руу явуулчмаар байгаа байхгүй харахаар. Амар хэрэгтэй юм шүү дээ KCP. Тэгээд сонин бүрэлдэхүүнээрээ сонин юм хийгээл. Вашингтоныг ер нь ойлгохгүй л байна. Ойлгомжгүй гэх байна уу. Тий. Тэгээд Шарлоттын хувьд одоо хайрлыг авчлаа. Гэхдээ хайрл бол угаасаа хамгаалтгүй төв болохоор нэг нөлөө үзүүлэхгүй байх. Яг хөө сэлгэнээс гоё оноо аавна. Гэхдээ нэг эффект үзүүлэхгүй л байна. Гэхдээ Вашингтоноос яг хөө дээрш тоглохлоо л та тий. Тийм Шарлот яг хөө байхгүйсэн үнэл авчирчлаа. Угаасаа яг хамгаалдаг төв нь байгаа шүү дээ. Пландл яваа юм чинь. Сэлгэнээс бодогтой талбай тоглогч угаасаа байхгүйсэн. PG Вашингтон чи нөө PF шүү дээ. Илүү шилдэг. Тэгээ хүчээр 5 номер дээр тоглуулад тассан. Тэр нь зарим талаараа товтлогон дээр даваа тал болж байгаа ч гэсэн ерөнхийдөө яг чухал момент дээр нөө бодогтой талбай хамгаалт нь байхгүй болчихлоо л та. Тэгээ Mason Plumlee гинтэлтэй хугацаанд харагдсан. Тэгээд Hayward-ийн гинтэл тодорхойгүй хугацаагаар гиссэн нэг аюултай юм яваад. Hayward ирчүүл Вашингтон зүгээр яг хуу энэ жилийн зорилго нь плей-оффт орох тэрийг бол биелүүлчих бах. Hayward ихний 8 л гэж хараад байгаа шүү. Тэгээ Hayward ирчүүл яг нэг хөөрхөн өрсөлтөө үзүүлчих. Гэтэ яг ирээдүйн нөө Wizard центрийг ордуулаарай арай нэг зүг чигтэл явчих. Тэгээ угаасаа нөө нэг тодорхой ирээдүйтэй л баг болчихлоо л да. Угаасаа Lamelo гэдэг одоо од төр чинь тий. Breeze гээд бас одоо өсөж яваа одоо. Breeze баг MIP авч магадгүй л ер нь статтай байгаа. MIP ч Morant авчих واخ уу. Тийм Morant-ых ч угаасаа. Тэгээд дээрэс нь энэ жил тэгээ Breeze-тэй бас ямар гэрээ сунгахгүй гэдгээс бас хамаарах юм бэлээ. Breeze-ийн гэрээ дуусч байгаа юм бэлээ. Тийм яг тэгэл нэг Lamelo тойруулаад солино шүү дээ. Одоо яг нэг
хамгийн гол нь тэр нөгөө бага босгох тоглогч олно гэдэг хэцүү байгаа багууд. Тэрийг олцсон бахад бусад учир нь олдно. Одоо филигийн жишээ бол явуулах бах тий. Тий хольц болж болно шүү дээ. Филигийн жишээ л байна шүү дээ. Яг Embiid-ийг драфтаар авснаас одоо хинч байхгүй л шүү дээ. Тэр үед нь шал өөр тавтууд байлаа шүү дээ. Конкнаас ахвалал Dario Saric шүү дээ. JJ Redick гэл фуллофын багууд байгаа л Жилийлгээл драфтаар орж ирсэн одоо ингээд SMS нүртэл явчлаа ч гэдэг юм уу. Тэгэхээр хамгийн гол нөгөө суур тоглогч нь байхад баг тэгэл өөрчлөлт залуу байгаа дээр нь туршиж үзсээр байгаа нэг босгоч нь л да. Тэгэхээр Lamelo Ball ямар ч нэг тэр хэмжээний тоглогч мөн л юм шиг шүү дээ. Гайгүй багийн суур болчоор. Би бол нэг East All-Star-ын гараанд одоо гардаг ч юм уу те нэг тиймэрхүү холбогч явандаа явчих. Ягаад тэгэхээр нөө угаасаа тийм swag-тай холбогч те. Тэгээд статистик ч гэсэн fantasy point ч гэсэн айгүй сайтай. Тим тоглогч болохоор нилээ хоол явчих байх л гэж хараад байгаа. Тийм одоо хөгжөөлөө шүү дээ. Зуршлаж байгаа. За тэгээд дараачийн бас өөр нэг солилцоо бол одоо Kings Pacers хоёрын бас хийнийч таамаглаагүй солилцоо. Энэ дээр бол яг хүн болго ер нь бол Pacers-ийг хожичлоо гэж харж байгаа л та тийм. Kings ер нь яг ямар ашигтай юм? Яг Sabonis атснараа. Kings ирээдүгөө ингэж өгөнбөр яаж часнаас. Одоо тэгэл Fox-ыг бол ирээдүг гэж үзэж байгаа юм билүү те. Тэгээ DR-ын Fox-ны жил үнэхээр яг ерөөсө хүлээлтэнд хүрэхгүй байгаа шүү дээ. Тийм ба. Нэмэх хас хөдөлгөөн гэсэн тааруу. Halliburton-тай хамт тоглоод байсан танаас холбоотой байж магадгүй л. Бас тийм Halliburton байхгүй бол Bagley угаас хүлээлтэнд өрөөг учраас нэг бодогдол талбай хослыг нь аваад ирлээ. Одоо тэгээ Sabonis Fox гэсэн хослыг туршиж үзэж байгаа юм болоо даа л гэж үзэж байна. Тийм. Хүмүүс яг муухайгаар хэлж байгаа ч гэсэн Kings playoff-д ороод тэгэл ямарч баг 4-0 гэж лээ. Тийм. Жижиг зулцаа зах зээлтэй багуудын чинь харин сул тал нь яг түрүүний яриад байгаа юм баггүй. Яг эднэр яг драфтаас нэг супер од болох тоглогчийг олдлоо л хүлээхээс өөр сонголтгүй. Ямар ч сонголт. Тэгснээ супер од байж болох үз тоглогчоо явуулцдаг. Тэр л жоохон алдаа болчлоо гэж би хараад. Одоо энэ Halliburton-ыг харъя. Индианад бүх эрх мэдлийн нөх юм шиг байна. Индианад бол потенциалын хувьд илүү Fox-аас хамаагүй л шүү дээ. Ер нь яг анх орж ирэхдээ нөө Brogdon-тай айгу жигшигдэг байсан шүү дээ. Хийгүү тоглогч байл. Тэгээ явандаа эн чин бүр ингээд бүх талын тоглогч болчиход байгаа. All around тэгээ хамгаалттай. Тэгээд Dejounte Murray ер нь шийдвэр гаргалт сайтай. Дээрээс нь шийдэлт анханасаа юм сайтай байсан юм чи ирээдүйд бас боломжийн л гэж байгаа. Pacers-ийн хувьд тэгээд бас хэрэггүй ч яах вэ? Sabonis-ыг солиход жоохон хэцүү гэж бодчихсон. Би бол Turner-ыг солиход арай амарх. Яагаад тэгэхээр шиддэг юм хамгаалттай блоктэй төвүүдийг сонирхох баг илүү олон байх байсан болов гэж бодлоо. Тэгээ Sabonis-ыг сольчлоо. Одоо тэгээд бас Levert-ийг явуулсан. Тэгээд TJ Warren эдрээсээ салчвал бас цалингийн хөөрхөн л болчих юм билээ шүү дээ. Warren-оос ч салахад хэцүү. Warren-ыг шингэр ахаад нэг баталгаатай жилингэрээ байгаа баха. Тийм үү? Байхгүй л үү? Тийм. Warren-ыг ямар ч хэлсэн нэг тэр нэг Bubble яг өмнөх жил чинь тэр чи гэрээгээ хийцэн санагдаад байна юм. Тэгээд Brogdon-ыг явуулах болоо. Одоо Halliburton авчирсан юм чи явах л. Эсвэл тэр хоёр SGPG дээр ингээ хослоо гараад иж болохгүй. Зүгээр тэгвэл яг амар адилхан тоглолтын арга барилттай л хоёр тоглогчтой л байна л та. Brogdon гэхдээ юу? Бөмбөгтөж бөмбөггүй ч айлаланд нь сайн тоглож чаддаг. Багш л бол айгүй гоё байсан шүү дээ SG дээр. Плейцгийн тоглож чаддаг. Тэгэхээр боломжгүй юм болохгүй болно. Fox-ыг бол хоёр ухаантай урд бахар шийдвэр гаргалт өөр болно л та. Ухаалаг тоглолдог хоёр. Дээрээс нь одоо Turner бол бүр тэр бодогтой салбад ганцаараа авах гэдэг шүү дээ. Тэгээд Duarte гэж нэг гоё шидэгч байна. Ирээдүйн. Тэгээд би бол Halliburton-ыг орог иргэжил. Угсаа Индианад оцсон нөгөө хүмүүс чи MIP аваад идэв шүү дээ. Тим MIP шагналд бол нэлээ иргэжил бол өрсөлдөх байх л гэж хараад байгаа. Нөгөө нэг Dipo, Paul George, Granger гэл Pacers-ийн угсаа замналсан нэг тим. Тэгэхээр бол бас гоё харагдаад байгаа Pacers-ийн хувьд. За тэгээд өөр яг жижиг солилцоон зөндөө болсон те. Одоо жишээлбэл Bucks-ийг авдаг ч юм уу. Одоо Craig-ийг Санс авдаг ч юм уу. Тим жижиг солилцоонууд болсон. Тэр бол угаасаа нөгөө нэг том багуудад нь л хамаагүй ашигтай болсон шүү дээ. Тийм. Яг өөрсдийнхөө яг хэрэгтэй байгаа байрлал дээр хүний хүчээ зузаад тагсан. Craig-ийг буцааж авдаг нь Dario Saric-ийн гэмтэл магадгүй хүн юм шиг байна. Тэр баг энэ үлрэж байна. Ирэхгүй болсон учраас финалаар гэмтсэн шүү дээ. Тийм. Ирэхгүй болсон учраас Craig-ийг авчирчих шиг боллоо. Тэрнээс Saric ирчүүл потенциалын үед Craig-ээс илүү тоглож л тоо. Яг нөгөө нэг Сэлгэний яг нөгөө нэг Шамтаас гадна нэг тийм wing хамгаалагч байхгүй л байсан юм байлээ. Санс тараад байсан. Тэгээд тэрэн дээрээс Johnson байсан тий байрал. Тийм, Cameron Johnson байсан. Яг нэг 15 минут л тоглосон доо өсрээд Craig. Гэхдээ яг баг үнгүү шахав ирж байгаа юм чаа. Jalen Smith-ийг явуулаад угсаа Biyombo McKay хоёр болохоор Smith-д боломж олдохгүй. Smith харин тэр явсан газартаа бараг минут олоодох шүү дээ. Тийм, Smith ч бүр гараанд гараад ирсэн шүү. Өнөөдөр гараанд гарсан баг шүү.
Тэгээд Тристен Томпсныг бас free agent болгож магадгүй гэсэн сургалт юугаараа тэр баяа. Тэр Томпсон угаасаа одоо нэг плей-оффын багийн сэлгээний төвийн ажил гүйцэтгэж явах бас нэг тийм л богинохон хэдэн жилийн карьер үлдсэн байна. Тэрийгээ ч өөрөө мэдчихэж байгаа. Нэг тийм энержиг аяад хэсхэн хэрэгтэй үед самбар авчдаг тий. Тийм амбицсан ч тодорхой одоо өсөж дэвчиж байгаа багт Томпсон ч хэрэггүй, Томпсон дөөртөнд ч тэр баг хэрэггүй. Тэгээд бас нэг чангарсан баг бол одоо өглөөний тоглолтын дээр харагдлаа. Boston Celtics яг бас хэрэгтэй системийн 2 хүн аваад ирлээ. Тэгсэн. Бас айгүй хямдхан аваад ирсэн л гэж би бодоод байгаа. Өөсө болохгүй эсэр J-Rich-с гэрээнээсээ салцсан. Тэгээд Schroeder-ыг бас явуулангуудаа Тайсыг аваад ирсэн ч юм уу те. Тэгээ хонос нь харамсаад тоглогч байхгүй. Romeo Langford дууг нь яг ирээдүйтэй тоглогч. Гэтэ Brown Tatum тийм Brown Tatum хоёр байхаараа бас байрлалд хуцаад Langford-д олигтой минут болтохгүй байгаадсэн. Тэгээд хонос нь ерөөс харамсч тоглогч аллаа. Ер нь бол энэ солилцооны цонхоор хамгийн сайн ажилласан баг болчихлоо. Босно. Тэгээ нөгөө хоёр багаас илүүтэйгээрөө бүр. Тийм. Би бол Бостын солилцооны ачаар шууд яг улирал эхлэхэд угаасаа хүлээлт ихтэйсэн шүү дээ хоорондоо авцсан. Бүрэлдэхүүн бол ерөнхийдөө сайн. Тийм. Тавуулаа хамгаалцаатай гараатай тийм. Бүрэлдэхүүнтэй баг л та. Тэгээ ерөөсөө ивэ болохгүй гадсан. Тэгээ нэг эвцэлдүүлж өгөхгүй гадсан тоглогчтой явуулаад эвцэлдүүлэх тоглогчтой аваад ирлээ гэж харж байна. Яалч нөгөө нэг системийн биш Schroeder тэгээд Ричардс уулна. Гэхдээ бүр унчлаа тэ энэ тоглогчийн карьер. Тэгээд угаасаа хамгаалтгүй кадраар одоо Бостон яваач хийчихсэн. Counter Strike. Тийм. Одоо тэгээд би шууд Бостон чинь Бакс Максыг хочсон ч хахад гарахгүй болчихлоо гэж бодсон. Тийм үү. Тийм. Би яг дорнодын нэг топ 5 багийг хин хожих юм хэлж мэдэхгүй л нөхцөл дээр ирчихлээ. Ер нь бол нэг ирэмбэлжсэн юм уу гэн. За ер нь нэг энэ арай илүү мэлүү гэж бодчихсон чи яг энэ солилцоон цахагдаад бол дорнд яг топ 5 баг хин чинийг хожих гайхаад тахааргүй ер нь яг винер хожлын боломжийг нь адилхан л өгмөр байна. Бараг 20% гэл өгчмөр байна. Miami, Boston, Bucks, Brooklyn, Philly гэдэг энэ 5 багийг бол яг адилхан л хожлоо. Нэг энийг гараанаас л гарах гэдэг нь л хараа. Тийм. Дээрээс нь одоо нэг бүсийн байрлалч гэсэн айгүй хоорондоо ойрхон болоод ирсэн байлээ шүү дээ. Cleveland бол яг яг идрээс нэг тир доор угаас унж таарах л байна. Ойлгомжтой. Тийм. Яг Ливертиг аваад гоё байгаа ч гэсэн байна. Тийм. Гэтэ яг Cleveland ирээдүй гоё. Хамгийн амар нь идрээс чинь хоёр нь ихний шатанд таарах гэдэг байгаа байхгүй. Тэр хоёр л бас нилээ юм шийдэх тоглолтууд хийх болоо тий. Тийм тэгэхээр бүгдээрээ л 1-2-оор гарах гэж дайрсан зүг болж байгаа байхгүй. Энэ нийтч. Тэгээ Brooklyn ямарчсан хавуур гараад дээгүүр ихний 3-аар гарсан. Brooklyn өсрөөл нэг 6-аар гарах байх. Тийм Kyrie 8-хан тоглолтод орох юм байл шүү дээ. Тийм Brooklyn-ыг өсрөөл 6 за бараг бүр плей-ин ч ороод нэг Chua 8 7-8-аар орчиж магадгүй. Тэгэхээр яг ихний шатанда бид нар шууд тэр дээгүүр гарсан тэг Brooklyn гэдэг нэг юу өрсөлдөгчтэй үзсэн. Тэгээ Durant хэрвээ гимтэлгүй тоглох юм бол Brooklyn аюул та. Тийм. За тэгвэл нийгэмсэн Brooklyn-ыг ярьсныг одоо шууд нөгөө том солилцоогоор болоо хоорой тий. Том нэрсэн. Тийм. Том нэртэй солилцоо. Тэгэхээр Brooklyn-ыг ярьсан юм чи Brooklyn дээр одоо Durant-ийн гимтэл гол нь хизээ яг ирэх нь тодорхойгүй байгаа даа шүү дээ тий. Тэгээд Kyrie ердөө 8 тоглолтод орно. Одоо яг Simmons-ийн системээр энэ баг явах чинь гэж ойлгож болох уу? Яг одоо Simmons-ыг тойроо 4 шидэгч. За яг 3 шидэгч юм уу? Системгүй л тоглолтой нэг. Авраг авах магадлалын жоохон бууралдаг юм тэр л юм шиг санагдаад байдаг шүү дээ. Яг тодорхой хэмжээний хувилбарууд мэдээж байгаа л да. Тэгтээ ер нь бол жоохон тамирчтай ур чадвар дээр угаасаа тулгуурласан л баг болохоор Simmons-ийг харин яг зөв системээр засалжуулагч ашиглаж чадах юм бол харднаас илүү импакт үзүүлнэ л гэж бодоод байна л да Brooklyn-д. Тийм хамгаалалт товтлогоон дээр шүү дээ. Яг аль-алин дээр. Нэтсийг би яг өнгөрсөн үйлрэл харахад одоо нөгөө нэг Kyrie хоёр чинь ер нь байгаагүй шүү дээ өнгөрсөн үйлрэл айгу цөөхөн. Тэгээд яг хардны нөгөө нэг юу болцсон байсан бохгүй хэсэг Rocket шиг. Тэгтээ ерөөсө хамгаалдаггүй. Яг тэрнтэй адилхан Simmons-ыг тэгж ашиглаад тэгээд илүү арай жоохон хамгаалдаг баг болж магадгүй л гэж би бодоод байгаа. Хамгаалдаг баг болно асуудалгүй. Simmons ч амар штэ. Одоо лигт байгаа хамгийн шилдэг одоо versatile хамгаалагчийг бол одоо Simmons-ыг нэрлэнэ шүү дээ. Versatile гэвэл. Тэгнь. Би өнгөрсөн үлдрэл нэг базараар дебетлжсэн юм аа. Тийм Gobert дебетлжсэн. Gobert угаасаа яг шагналаа авцсан л та. Гэтэ Draymond Green шиг одоо ийм хамгаалагч ховор штэ. Тийм. Бүр тал талын авьяа штэ. Тийм яг тэр нь л Simmons л доо 5 байрлалын тоглогч 5-ыг нь хамгаалж чаддаг гэдэг бол маш том давуу тал. Талбайд байгаа 5 тоглогч чинь нэг нь яг ямар ч switch-эн дээр mismatch үүсгэхгүй хамгаалж чадна гэдэг чинь өөрөө тэр багийн хамгаалтыг үлэм нэмжээр сайжруулчихдаг. Тэгээ энийг би өөрөө нөгөө feeling fan тэ тоглолтын сайн мэддэг болохоор бүр мэдээд байна. Simmons-тэй Simmons-гүй бүр тэнгэр азар шиг зөрөгтэй. Энэ үлрэл
самбраар жишээ нь 20 гарунд бичиж байгаа байхгүй өнгөрсөлөд ихний 5 бичигддэг. Тэгээ ганцхан тоглогч байхгүй болсонтой холбогдуулаад хамгаалтын самбар огцон муу болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэгээд Филигийн рейтинг чи 10-т явж байгаа 11-т явж байгаа хамгаалтын рейтинг. Тэр хавцаа явж байна тий. Симс байвал одоо ер нь бол ихний 5-таа явж идэг асуудалгүй. Тэн тайбл таамтай байгаа. Тэгээд Симс гол нь яг хөө мэдээж ингээд бүх талд ингээд шилдэг хамгаалж чадгаас нь одоо яг хамгаалтыг зохион байгуулдаг тоглогч мөн үү? Тэр чадвар нь цугаагүй. Яг ингээд найруулдаг тий одоо читиг Дремонд Грин ч юм бол яг тэр талаараа бол амар дутуу юм дэрсэн юм. Тий. Одоо тэрийг нь бас хийж өгөх нэг хүн хэрэгтэй гэж би бол бас хараад байгаа байхгүй. Симсийн хойноос ингээд бүжлээд өгөх. Нийтс дээр хэрвээ яг үнэхээр амжилт үзүүлэх гэх юм бол тэгвэл тэгээ бүр амар болчихно л доо. Одоо такер мах шиг үү? Тий. Одоо нөгөө нэг Кавай чинь яг тийм ярддаг хүн биш үү? Кавайар би болохоор нөгөө Данкныг байсан, Газолыг байсан болохоор ингээд амар пүүшилдэг байсан гэж боддог байхгүй. Ер нь бол тэр нь харагдсан шүү дээ. Клиперсийн хамгаалт угаасаа Кавай ирээд тийм амар байгаагүй. Тэгэд яг тэрнтэй адилхан Симус ингээд ганцаараа хамгаалал байдаг. Нөгөө хэд нь тэгээд яг уучраа болохгүй болохоос нийтс бол хэцүү л харагдаад байгаа миний бодлоор. Яг Дүрэнт байгаа л да. Тийм Дүрэнт тийм магадгүй тэр ярддаг хүн Дүрэнт байж болно. Дүрэнт ч одоо юу л туршлага байна. Тэг өөрөө хамгаалт сайтай тоглогч шүү дээ. Довтлогон супер болохоор хамгаалт нь бага яригддаг болохоос шүү. Тэг яг Дүрэнт ч Симс ч баг зэрэгцээд нэг байрал дээр тоглолцож магадгүй 4-3 дээр тоглолцож магадгүй нөхцөл. Гарааны тавт бол Кайри, Сет, Дүрэнт, Симс нэг төвтэй гарах болоо эсвэл яг тоглолтыг бол өөрөөр дуусгах л та. Драмыг гараанд гарах бах тий. Драм нь гараанд гарч ирлээ л тий. Тэгэд Жо Харис ирүүл ер нь бол хэрэг ирэх нү гэдэг л байна. Жо Харис ирүүл Жо Харис гараанд ирэл тий. Тий, Сети орондоо. Тий, Сет сэлгэнээс нийлээ ашигтай болов гэж бодож байна. Яг тэгэхээр байрлалсан хамгаалтан дээр Жо Харис хамаагүй сайн байд. Тий, дээрэс нь уртлын шугамын хамгаалт гэхэр жоохон нэг Сет карьер дээр жоохон мисмач хийх боломжтой болчихно. Тэгээ яг одоо зүгээр түрүү хэлж штэ. Филид угаасаа хонос нь хилдэггүй л байсан штэ. Тэгээд Симс болоо л гэдэг хамгаалаад. Тийм учраас Бруклин харьцан гайгүй болоо. Тэгээд Дүрантыг хилчихвэл яг хонос нь Эмбид хилдэг л те. Гэтэ Дүрант Эмбидээс бараг илүү нөхөс нэг дутуу хэлэхгүй болоо гэж бодоод байна. Тэгээд яг баг зохион байгуулах хэрэгтэй те. Тэгээд Симсийг харах юм бол одоо ганцаараа байхгүй болчиход хамгаалтын үзүүлэлт нь самрын үзүүлэлт нь буурчна гэдэг шүү дээ. Одоо яг Симстэйгээр төсөөлөхөөр Сет Кори, Тобайс Харрис гэдэг хамгаалт муутай тоглогчд байсан байхгүй. Тийм. Байгаад хахад тэднийг сул тал болгохгүй, эвтэйхэн болгоход нөлөөгөө үзүүлчихдэг байсан. Тэгэхээр Бруклинд болохоор Жо Харрис гараад ирэх юм бол ганцхан л сул талтай тоглогч үлдэх нь Кайри болчихж байгаа байхгүй. Андре Драм ч өөрөө буцах талбайд дайжгүй хамгаалттай. Тэгээд Кайри байгаа. Жо Харрис Сет Кориг бодвол байршил хамгаалтан дээр мисмачн дээр хүртэл дээрээс нь намжир үүсгдэг. Айгу биетэй хамгаалт. Тийм Сет Кориг ч өстой хариугүй штэ чаавас. Үнэхээр яг товтлогон 1000 сайн болоод хамгаалтан дээр бүр ялчгүй өөдс нь олзолж аваад явчихаар болдгүй. Бүр яаж хичээгээд чадахгүй. Тамирчдын сэтгэл зүй байдаг юм шиг хамаа. Шууд Симсийн өдөс товтлох ер нь тухгүй айцтай ч юм уу те. Тийм хүлийн зөвшөөрөгдсөн учраас. Сетийн өдөс товтлохоор санаасаа тийм ингээл сэтгэл зүй дөө гэд нэг арай өөр байдаг юм шиг байгаа. Ер нь амьдрал дээр ч байдэн шүү дээ. Ер нь өөрөөсөө нэг муунтай нэг жоох өөрөөсөө заал авахаар авах хүнээс доош заал авахаар зүг бид нар өмнөхөөс хамаагүй өөр төвшин сайн тоглоод байдаг. Бүр өөрөөсөө сайн хүмүүс тоглохоор ингээд жоохон мяа тоглолцдог тал байдаг. Тэр нь эднэр дээр ч гэсэн сэтгэл зүйн асуудал байгаа л ойлгомж. Сэдийн мэрэгжлийн тамирчид ч гэсэн. Тэгээд Симсийн сэтгэл зүйн асуудлын талаар яхад одоо 3 сараас тоглолтод оролцсон гэсэн нэг мэдээ би хайлтаарсан. Тэрнээс эрт байх боломжтой ч байж магадгүй. Тэгэд одоо ер нь Симс яг ямар бүр амар хаппи болох уу эсвэл зүгээр энгийн одоо яг яаж тоглох юм бас жоохон тодорхойгүй л байгаа. Хаппи болохгүй. Хаппи болохгүй гэж явахгүй. Нэг тийм айдас нь бүр байгаа бах тийм. Аагүй юу сэтгэл зүйн асуудал зүгээр бол тогтворчих واخ. Тэр бол асуудалгүй гэж бодож байна. Зүгээр хаппи болох тал дээр болохгүй гэж бодож байна. Яа тэгэхээр хаппи болох хүн тийм ч хаалга. Үгүй Эмбид чиг хаппи байдаг хүн байдаг байхгүй. Тэг тийм үний хажууд амар жон Дүрант Кайригийн хоёрын хажууд ч. Тэр хоёр бас нэг чөлөө цагаараа Эмбид чиг бараг хөвгөлтэй мэрээд инээлгчихгүй дээ. Тэр огийн уур амьсгал бол би нэг тийм авраг авахгүй байх магадлалын бас нэг уур амьсгалтай нь холбомоор. Тэр огийн уур амьсгал нэг тийм гоё байхгүй хаа. Би ер нь Дүрант яг нэг тийм багийн яг тийм гоё бацдаг уур амьсгалтай хүн бол биш шүү дээ. Тийм би яг тэгж өөрөө амар гоё уур чадвартай. Гэхдээ яг хуу Warriors дээр яг Finals MVP-г явсан гэж яриад. Гэхдээ тэр нь Стефен баг байхгүй уулна. Тэгээд тэгэхээр нэг тийм базуурны юм байхгүй санагдаад байгаа. Яг нь тийм одоо удирдахч хүн гэдэг чинь өөр өгдөг шүү дээ тий. Яг удирдахч хүн бол Дүрант биш. Зүгээр л
төгс авьяастай. Төсөлцөн уур чадвартай. Тийм. Тэрнээс яг удирдах чадвар ч бас нэрээ өөр чадвар ш. Таксонгийн талбай дээр тоглох биш үү? Тэр нь Кайри хийж чадах гэсэн. Тоглогчтой чадахгүй гэдэг нь холбооны юу ш. чадахгүй гэдэг нь харагдсан шүү дээ Бостонд. Бостонд. Орхио. Тэгэд мань хоёр чи яасан юм бэ лээ шүү дээ. Одоо Хардныгаа баг одоо явсанд нь баярлаа шүүмжлээд хэлээс явсныхан дараа. Харин тэгээ ийм л уур амьсгалтай байна. Тийм. Ийм л хүмүүс байсан. Үгүй Кайри хараа үстэй. Дуранттай нэгдэл Дурантыг Лебронос хэлээгүй л яриад байсан. Утгагүй мэрэл хэлсэн шүү дээ. Тэгэд KD Хард хоёр чинь одоо сүүлд мэдээ гарснаар нэг довтлогоон дээр одоо нэг нь free flow-оор явах, нэг нь болохоор ISO болоор явах хүсдэг байсан ч юм уу те. Тэгснээр Кайрийн нөгөө нэг Хардандаа дургуй юм. Тиймэрхүү юм болсон л сурагтай байгаа дэлээ. Дээрээс нь энэ тоглолт багт айгүй олон нэг тийм хэрэгтэй хэрэггүй ветеран тоглогчид их байгаа. Гриффин гэх нэг тийм сонин уур амьсгалтай. Тэгэхээр жоохон шилгээний хувьд бол жоохон хэцүү л харагдаад байгаа надад. За тэгвэл Nets ягаад одоо нөгөө баг болох одоо Sixers л яг яриагаа оруулъя гэж бодлоо л доо. Тэгэд Sixers угаасаа нөгөө нэг 8 хийхтэл Maxi Tybal хоёрыг оролцуулахгүй гэсэн тэрийг хүснээ авч чадсан. Тэгээ Set Drummond хоёрыг яг нэмж өгсөн хохиролтой байсан уу? Танай багийн хувьд ер нь яг мэдээж тоглогчид гарч байгаа. Тэгээд Ролдо байсан тоглогчид гарчаар хохирно л да. Гэтэ хамгийн хохиролтой юм драфт ирэх л байна. Тэрнээс яг Set Drummond хоёр 22 оны драфт ирэх лөө. 2 оны драфт ирэх ба. Нэг нь тодорхойгүй баха. Ирээдүйн драфт ирэх гэсэн. Protect төсөн тий харсан чаа. Нэгдүгээр дөрөх хамгийн гол нь. Тэр хоёр л жоохон хайран байна. Тэрнээс биш Drummond дээр угаасаа Harden шиг хэмжээний тоглогч авч байгаа юм чаа. Тиймэрхүү хэмжээний зөөлөө байна л. Дээрэс нь тоглохгүй байсан үнийг суперстар болгочлаа гэдэг чинь. Тийм. Дэмэрцэн Филиг нэг сэлгээний төв авах бах тий одоо авах. Tristan Thompson авчруулах гэж найдаад л байгаа. Одоо энийг яг Embiid-ийг аврах нэг 15 минут тэгэл. Тийм нэрс Thompson багтлал. Тэгэд за Harden Embiid хоёр гээд одоо яг одоо ингээ нэрээр нь харах юм бол одоо яг лигт байгаа хамгийн шилдэг яг дуугаар ярил л да. Хамгийн ур чадвартай хоёр хослол гэж бол би хараад байгаа. LeBron AD-гээс илүүтэйгээр. Яг тэгэхээр AD-гээс хин хамаагүй илүү тоглож байна. Бодит байдал дээр Embiid бараг энэ үлрэл LeBron-оос ч илүү тоглож байна гэж хэлчихэд нэг буруутахгүй байх зарим үед. Сүүлийн 2 жил угаасаа л MVP төвшөнд тоглож байна шүү дээ. Тэгээд угаасаа Harden AD-гээс илүү тоглож байна. Тэгэхээр яагаад одоо лигийн хамгийн шилдэг хосол бүрдчихлээ гэж хэлж болохгүй гэж бол бодсон л тоо. Тэгэд энэ хосол яг хэр амжилттай байх бол Embiid яг тийм одоо Embiid ч нь бол нэг бөмбөг ингээл гаднаас аваад ер нь бол залж ордог те. Сая ер нь бол сүүлийн 2 жил бол илүү бол бас бөмбөгтэй тоглолдог болсон шүү дээ. Энэ жил бол зарим үед одоо баг холбогч хийгээд байгаа. Өөрөө гол дээр авчаал дамжуулдаг ч юм уу. Тэрийг нь хэр одоо хязгаарлаж Harden бөмбөгтэй болчихно те. Тэгээд Embiid нэг хаяада нэг 8 шиг pick and roll явдаг ч юм уу. Тэрийг хэр хийх бол хийж чадах бол гэдэг дээр л жоо сонирхолтой байгаа. Ер нь тэгэл хэцүүлтэй. Тэг олон явахгүй ойлгомжтой. Энэ бол Harden-гийн хамт тоглож исэн төвүүдийг бодохоор Capella-ч угаасаа байхгүй тий. Дандаа л тэгж нэгээр явдаг. Capella, DeAndre гэл одоо явж штэ. Тийм. Ерөөсө тиймэрхүү арга барилтай төвүүдтэй тоглож сурцсан. Өөрөө их бөмбөг нухдаг. Тэр нь жоохон сөрөг тал болж магадгүй. Хоёулаа бөмбөг эзэмшдэг хоёр хүн учраас. Дээрээс нь Embiid өөрөө бөмбөгтэй хахад Harden яг хайчих юм ачгүй гэдэг бас бодогдож байгаа байхгүй. Тэгэд тэр тал дээр бол яг угсаа Doc Rivers-аас жуулж зайлшгүй зохион байгуулах хэрэгтэй юм л да. Тэрнээс яг хувилбараа зураад хэрэгжүүлэх юм бол Harden угаасаа түүний тоглогчтой хосолж чаддаг. Тэгээ Embiid заслан тавиад тэр нэг зөрөөд бөмбөггүй гүөх хэмжээний потенциалтай тоглогч бол гэж бодоод байна. Тэгээ яг байнга тэр завтлаа угаасаа явах шаардлага байхгүй л тийм. Яг нэг Embiid-ийн ачааллыг л илүү хөнгөвчлөх тал дээр ярьж байгаа. Өнгөрсөн үйлрэл зөв Brooklyn-ыг бодсоч. Harden Durant хоёр ер нь бол нүцээр байгаа л тэр нэг зуураас гიშгээг бол бараг аврагын талууд их харуулах гарчих гадайсан шүү дээ. Азгүй байдлаар. Тэгэл энэ хоёр ч яг л тэгдэнүүд шүү дээ. Тийм л зөксөөгдөшгүй урч торлоо шүү дээ. Давхар хамгаалт ирэх боломжгүй болгоно. Давуу тал нь тэр байхгүй. Тэрсэл энэ хоёрыг тэрүүгээрээ л нүтэн. Тэгэл бусд нь цагаан хамгаалж өгөөд өөртөө олцсон боломж байна. Тэгээ энэ дээр яг хүмүүс Tobias Harris-ыг бүр ингээд марцчихад 20 оноод ундчилдаг тоглогч гэдгийг. Тэгэхээр Harris-ийн оноо авах нөхцөлөд илүү амархан болж ирнэ. Одоо нөө Embiid дээр давхар ирээд дараа нь ингээд set Tobias center дээр хамгаалдаг гэсэн л одоо Embiid дээр давхар ирчихээр Harden хэцүүцчих гэдэг. Harden дээр давхар очиж болохгүй ингэж идэл Tobias өөрөө нэг эсрэг нэг уулсан. Нэг эсрэг нэг айгуу сайн шүү дээ уулна. Тийм дундын дээр шидэлтүүд нь ч гэдэг юм. Тэгэхээр би нэг Tobias судалгүй нэг 20 гэсэн оноо авчихл юм болов уу нь болчихж байгаа.
Довтлогоон дээр нэг санаа зовхгүй нөө. Ямар ч нэг шидэгч хэрэгтэй байна. Дэни Грейний шидэлт ер нь муу байна энэ жил. Бүр зарим үед Клцогоо чонхгүй байгаа. Нилээ хэдийн юу гарсан шүү дээ. Би бол бараг Коркмасыг илүү ашигласаа л гэж хараад. Ашиглана. Коркмазыг ашиглахын үед ашиглана. Гэхдээ улирлыг сайн эхлүүлсэн шиг бас яг форм нарилчлаа л. Унчлаа. Голд нэг хэсэг гэмтээ тэгээ буцаж орж ирэхдээ форм алдчихлаа. Одоо Милсапыг бол нэг ашиглахгүй бах тий. Харин удаа Няаныг ашиглах нь Милсапыг ашиглах нь гэдэг дээр л. Няан нэг сонгуул Няан л шүү. Няан ер нь их гоё тавлагч шүү дээ таалагдсан. Тэгэд гарааны тавд бол одоо угсаа Дэни Грин биш одоо тайбуул гараад гарах нь угсаа ойлгомжтой шүү дээ SF дээр. Тийм баг. Угсаа ер нь хоёулынг нь гаргаад Максиг сэлгэнээс тоглуулсан жахтай гэж боддог шүү дээ. Би бол Макси ч уулна бол Макси гэхдээ бас бөмбөггүй тоглож ер нь сураад байгаа л харагдчих. Сүүлийн үед харахад. Эмбиттэй тоглож болохоор тийм эмбиттэй тоглож байгаад бөмбөггүй шидэд. Дээрээс нь бас Макси бас боломжийн клаш тоглох шидээ бол энэ жил бас харьцангуй баталсан болоо гэж бодож байна. Тэгэхдээ сайн сэлгээ байх шаардлагатай. Сэлгээ найдвартай оноо авдаг хөнгөлөлчлөө. Тэгэхээр Максиг сэлгэнээс тоглуулах нь хамгийн зөв сонголт болоо гэж би. Грин тайбуул Харден гэсэн урч хом дээр гарна гэж юу. Тийм. Суул шидсэн шидэл тэр эдийн муу шидэж байгаа ч гэсэн Грин шидэн л тэ. Тийм. Нэг аюултай угсаа суул гэж ялангуяа плей-оффын чухал тоглолт. Дээрээс нь хамгаалтан дээр бол Максигаас илүү туршлагатай. Хамгаалтан дээр Дэни Грин тайбуул хоёр ахаар огцом сайн болчихдээ. Тийм. Шилжилт. Тэгээд Хардны хамгаалт бол яг сетээс бол хамаагүй дээр шүү дээ постон дээр. Яг нөө нэг тийм шилдсэн юу өдр дээр л удаан болохоос би бол Силийг хамгаалтаа бол сайжруулчлаа л гэж хараад байна. Одоо тэр нэг суул гараад байдаг дутагдлаа нөхчлүүл гэж хараад байна. Хэр оргийн хүн чинь Хардны өдөөс нэг шахаад ороод идэв лээ. Тийм Хардан ер нь гайгүй шүү дээ. Хичээг хамгаалчаараа гайгүй. Сети хажууд бол хамгаалт сайтай. Тийм. Тэгэхээр гарааны бүлтэнд хамгаалт мотон Тобайс л байна дөө. Тийм. Тэгэд энэ багт одоо нэг MVP ер нь боломж хэрэг байгаа бол гэж бодож байна. Одоо ер нь фили дээшилчих юм бол MVP статистикаараа ч юм уу те. Эхний 3 руу ороод ирэх юм бол мараанг. Тэг асуудалгүй. Асуудалгүй. Одоо энэ жил MVP-дээс өрхөн дөгөл шудраг босол санаа. Одоо тэр нэг өөр нэг лигийн шилдэг төв байгаа. Станч баг нь ялчгүй 6 юм уу 7-д яваад хэлээ. Өнгөрсөн жил үлээ 3-аар гараад авцсан шүү дээ. Тэгээд фили нэгт огч чинь. Энэ жил одоо тэгээ хойгоор явж хатна хаад өгөл бас арайчтай. Статистикийн үед ямар тийм холдтоо байгаа шүү. Тий, статистикийн үед яг нэг ихний сарл эмбит нэг жоохон орон гарантцсан болохоор юу муугаар адванс юугаар л жоохон багтаа гэдэг. Дундаж стат бол баг дөхөө болцсон байсан баг шүү. Онаавалтар ч 2 тавьж бас тийм битэж. Тийм баг сайд гэхдээ баг хэдийг гүйцсэн баха. Бүр гүйцсэн ч гэж магадгүй тийм. Ер нь бол онаавалтар төвийн тоглогч тэргүүлнэ гэдэг чинь авралтай. Тэгээд Шакас хойш самбар адилхан бистэй Йокичтэй. Би Йокичийг хараагүй байна. Гэхдээ ер нь адилхан л авах самбар бол. Тэгээд илүү юм дамжиж энэ бичгийн жил ассист нэг хийсэн шүү дээ. 6 ассистент жилж байгаа шүү. Тэгэхээр нэг 2 ассист тутуулах. Тэгэл хаалтын тэрээр бол илүү шүү дээ. Тэгэл ер нь илүү л байгаа шүү дээ. Бөмбөг алдалт бас яг төхүүлэх тий. Тэр хоёр ч хоёулаа айгүй бүх бөмбөг. Хоёулаа л тэг хүн дутуу бүрэлдэхүүнтэй баг чирээ явж байна. Тэгэд Хардны ер нь бол одоо хоёр дахь од гэдгийг бол яг хүлээн зөвшөөрсөн гэж би бол ойлгоод байгаа шүү дээ. Тийм тэр сүүлд яг Хардан би бол багийн лидер байдаг хүмүүс гэсэн мэдээ гараад тэр хотлаа л да. Хардан тэрийг Бруклинд мэдэрсэн баг. Одоо илүү тийм флор генерал болоод яг талбайн жанжи ямар үдийн тэр шиг л байх хэрэгтэй гэж хараад байгаа би Хардныг. Тийм яг үнэ одоо зөв Пол шиг болох хэрэгтэй байхгүй юу? Тийм. Пол шиг л болох хэрэгтэй. Яг Букердыг ч манай онооны лидер мөнөөсөө мөн. Эхний 3-ыг сайхан дайруулаад. Тийм. Одоо яг Хардан ерөөсө тэрэл хэрэгтэй. Эмбид 3-ыг асуудалгүй дарчин. Тэгээд 4-дөр үдээр нөгөө ядардаг байдал нь арилчин. Давхар ирчихээр панинд орчдөг байдал нь арилчин. Тийм. Эмбид ялчгүй нөгөө нэг өнгөрсөн жилүүдэд харахад нэг 4-дөр үеийн сүүлийн хэсгэрээ ялчгүй нөгөө плей-офф тогтсон нэг панинд ордон штэ. Тэр юу л та тэр яг эмбид нөгөө нэг панинд ороод байгаа биш. Багаараа панинд ороод. Нөгөө анзаарж байгаа юм болохоор яг ингээд эмбид тэр 3 үе ингээд зүгээр ингээд нэг эсрэг нэг ч юм уу хаяа нэг давхар ирээд хамгаалж байгаа. 4-дөр үед багууд ер нь шууд дуусахтаа бүтэн давхар ирчихдэг байхгүй. Тэгэхээр чи нөгөө эмбид хүнд байдлаас товтлон эсвэл дамжуулан тэг нөгөөд нь оруулахгүй тэгээд ингээд филигийн 4-4-ийн тоглолт болдог. Одоо тэрийг л нөхөх гэж хаардан авчирлаа. Одоо уул нь бол яг тэгж яагаагүйсэн бол уул нь Хавксыг бараг 4-1-ээр хожицсан байсан зурлах байхгүй тийм. Тэрнэр дандаа илүү явж байгаа. Бүрээс бүх тоглолтод илүү явж байгаа л бариулж хожигдсан шин. Тэгээ хожигддаг гэдтэй. Би бол тэрэн дээр Sixers хамаагүй илүү баг нь байсан. Тэгээд яг тим юмнаас болоод алдчихлаа гэж боддог. Тэгээ энэ жилийн Hawks-ийн амжилтыг ч гэсэн би нэг хол угаасаа харахгүй. Өсрөл плей-офф нэгдүгээр шатлах гэж хараад байгаа. Тэгэд Максигийн тоглолт бас хард ирснээр бас жоох унж магадгүй л гэж бодож байна. Ягаад тэгэхээр унгахгүй тул таарна сэлгээс болсон. Би бол Максиг бүр ажиллах болчихсон шүү. Милт угаасаа л ажиллаг байгаа шүү. Энэ удирдалд Милт нөө мэддэг. Тэгээд гээ сая гимтсэн юм биш үү? Удирдлын яг угаасаа муу эхлүүлсэн юм уу Милт. Тийм үү. Тийм.
Өнгөрсөн үлрэл аваад бол өнгөрсөн үлрэл хамаагүй өрөвдөлтэй. Тийм. Одоо энэ Шидэж бөмбөний болсон их байсан мэдчилж баг огцсон нэг тоглолт нэг 6-7 тоглооны оролдлол гүйцэтгэдэг нэг тийм төвчлөлцсөн. Тэгээд яг Фили чинь айгүй их бэрхтэлтэй байсан шүү дээ тоглогчтод. Тэгээ нэг хэсэг баг Макси ганцаараа тоглолцож явжсэн. Тэгээд тэр нэг Азоe Joy гэж нэг нөхөр. Тэрийг баг rotation оруулах юм шүү дээ. Нэмэлт дээр. Одоо Коркмаз муу ойл орж ирэх баг. Тэрнээс яг багтахгүй л байгаа юм л та. Тэгээд өөр чинь хэм байгаа лээ. Пол Рид гэж бас нэг төв байгаа шүү дээ. Намхан төв. Тий. Тэгэхээр ялчгүй нэг төв аавна гэж бол. Нэг төв аавна. Тэгээд шидэгч авбал бас чөлөөт агентаас л ер нь харах бах тий. Хан чөлөөт агент долгитой шидэгч байдгүй. Би анзаарч харсан чи байхгүй шүү. Эрик Гордны нэг шоум яваад исэн бас. Эрик Горд харин цалин яхан бол. Эрик Горд нэг гэрэг удалтад аваад хинтон ветеранаар хүрээдэрүүлж болжлаа л та. Горд ч гоё л доо. Тийм Гордын ирүүл яг бүр амар тавт үс гэдэг байхгүй. Тэгвэл стоп. Хаалтантай жинхэнэ тоглоо сурцсан юм шиг. Сурцсан. Тийм. Тэгээ хамгаалт цайтай бүгд. Дарл Мори ч гэсэн Гордноо мэдчихэж байгаа. Тийм Гордын ирүүл стоп болж байна. Гордон Томпсон ирчүүл тэгэл юм болохгүй. Тэгэхгүй бол яг ганц нэг жижиг сажиг дутуул аваад байна. Тийм сэлгэн дээр одоо яг нэг тийм хүн байхгүй ч юм уу те. Төв өндөр төв байхгүй ч юм. Тэгээд Тобайс Харрис л одоо гол нь нөгөө хоёр ингээл болоо л байдаг те 30 40 оноо аваад байдаг. Зарим зурвал Тобайс Харрис алга болч. Тэгээд тэр байдлыг л нөхжүүлүүлэн. Энэ гурав ядаж ингэмээр байгаа байхгүй. Нэг ихний хагасд ч юм уу те. Нэг 15 он авчдаг. Батны нэг дөрөвдүгээр үед угаасаа тэр Харрисыг мартсан ч яах вэ? Нэг завчин дээр суулгах. Бараг бөмбөг очихгүй шүү дээ. Тий. Одоо угаасаа л ер нь тийм шүү дээ. Тобайс Харрис дөрөвдүгээр үед муу тоглогч л та. Тийм учраас ер нь хэтэрхэн overrate болоод цалингийн үед overrate болсон л та. Тэгээд Тобайсын үед бол нэг ямар нэгэн дөрөвдүгээр үед муу тоглосон ч хамаагүй тэр нэг сул олцсон юмнуудаа л хийчихээсэй л гэж одоо хүсэж байна да. Авч байгаа цалин тийм үү. Тэгээд Хардны үед болохоор яг би зүгээр Хард ингэж хараад тий. Багийн номер 1 лидерээр ингээд зөндөө үзлээ. Чадаагүй. Тэгээ Крис Пол ирдэг дээр чадангаа алдсан. Бүр MVP болсон шүү дээ. Тэр гинтэл авчдаг. Тэгэхээр Поли хажууд тамирч дээр нэг гоё зүлгэгддэг л дээ. Тэгээд хоёр дахь улирал дээр яг наа судалж байгаа байхгүй. Хардн багийн номер 1 гэдэг. Тэгээ яг Полийн импакт амар аваад. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй хоёр талд ингэж явсаар байгаа хоёр талд муудалцаа салсан байхгүй. Тэгсэн. Тэгээд Хардн ер нь Пол ивсний дараа бүр бүтэн фейл болоод тэгээ Бруклинд ирэхдээ ахаад нэг удаа мэдэрчиж байгаа байхгүй. За Дурант багийн нэг би бол хоёр гээд. Тэгэхээр одоо Embiid дээр ирж байгаа сонголтон ч гэсэн за би зүгээр багийн хоёр дахь лидерийн үргийг гүйцэтгэе яг гэдэг хүлээн зөвшөөрсөн учраас ирж байгаа. Үнэс MVP-ийн өрсөлдөөн сүүлийн хоёр үйл өрсөлдөж байгаа угаасаа л Embiid-ийн баг хахад шууд булаана гэсэн тийм бодолтой чирэг баг. Одоо юм туршлагатай тоглогч болчихлоо шүү дээ. 33 урж шүү дээ. Тэгэхээр хоёр дахьч гэдэг бол хүлээн зөвшөөрсөн. Тэрэн дээр бол би нэг эгоны асуудал гайг болов гэж боддог шүү дээ. Жими шиг юм болохгүй л байх гэж байна. Би бол Хардныг одоо л яг нэг юу шиг л одоо Янаст мэдлэлтэй яаж тэр дөрөв туслаа те яг тэрийн шиг л нэг юм клач хэдэн оноогоо авчаасаа л тэгэд хэрэгтэй найруулга чи Хардн бол одоо лигийн шилдэг 5 одоо плеймейкерийн нэг шүү дээ. Одоо 20-оос дээш 10-оос дээш дамжуулт дундчилж байгаа цор ганц тоглож байгаа энэ үлрэл Хардн уу? Өөр тим тоглож байх. За Полих ч угаасаа оноо хүрэхгүй шүү дээ те 20-оос дээш хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр Филийн товтлогоо яг тийм товтлогоон дээр бол ямар ч асуудалгүй л гэж би бол хараад байгаа шүү. Тэ. Яг гайваагүй. Тэгээд угаасаа Симсгүй байсан л юм чинь. Эхний 3-аар бол угаасаа баг эхний би 2 руу ч орчих боломжтой гэж хараад байгаа. Тий. Тэр хэцүү юм байлаа. Тийм. Хуваар ер нь хэр байгаа. Эхний 2 руу ороод ирэхэд гайхахаар болцсон да харин ч. Босны хуваар сул байгаа. Босн чинь гэхдээ нэг 3-4 тоглолтын зөрүүтэй байгаа гэдэг тий. Харин яг одоо үлдсэн 20 гаруй тоглолтын дээр чинь сул хуваартай байгаа байхгүй. Филгийн 3 сарын хуваар амар байгаа. Дандаа томчултай. Одоо нээцтэйгээ тоглох юм байл шүү дээ. 3 сар тэнцэнд болно. Фили ер нь тэнцэнээс хэцүү юм байлаа те. Би Филиг ер нь одоо чигж байгаа нэг 4-5-аар алгарах нь л гэж харсан. Дээшлэх бол хэцүү юм бэл. Тэгэд яг нөгөө нэг 5 багаас өрсөлдөл одоо хамгийн мисматч баг нь Филигийн хувьд ямар баг байх бол яг Филиг одоо плей-оффоос мултлах боломжтой гэж байна. Хамгийн өндөр шанстай гэж байна. Дөрүүлээ. Яг би энэ 5 царнд хойлж мэдэхгүй. Төсөөлөхөр хартаа өнөөдөр Celtics өөрсдийн потенциал харуулжлаа. За яг Harden гэсэн тэгт учраа олцсон Celtics чи эвгүй байхгүй. Тэгээ бодогдаа талбай багаараа бүтэн хамгаалж Хайс Harvard 2 байхад бол Embiid үнэхээр хэцүү зовно. Тэгээ нөгөө тал таармууд Adebayo Miami гарахаар Adebayo Embiid сайн хамгаалах боломжтой төвүүдийн нэг байхгүй. За нөгөө талд нь тэгээд тэр Ibaka Giannis Lopez ч гэдэг юм уу те. Ингээд Lockett бас Embiid-ийн тоглолтыг хязгаарлах хүн байна. Тэгээд Brooklyn бол яг ингээд
Кайри бүтэн тоглолтод оролцохгүй Durant-ийн гэмтлийн асуудал болохоор энэ жилдээ фили бол очиж байгаа. Дээрээс нь Драмондын угаасаа тоглолтыг Драмонд Драмондын үдээс угаасаа алдсан шүү дээ. Бардаггүй шүү дээ. Ягаад ч бардаг. Тэгээд Бруклин энэ жилдээ Бруклин бол барахгүй бах. Ирэх жил тэр нэг гэмтэл бэртийн асуудал, вакцины асуудал бүх юм байгаа бүрэн бүрэлдэхүүнээр тоглол эвгүй бах. Тэгээд дээрээс нь яг зөв хүмүүсээ тойруулчихвал тий. Тэгэхээр би бол арай нэг айхгүй байгааг нь Бруклин л нөгөө гураас найж гинөө. Тэгээ энэ хоёрын цуврал болол бүр жинхэнэ амир юм болох тий. Хардныг бүүлэл нөгөөдөл Симсийг авчиж бүүлэл. Үзэгч төлөвсдөг юм болно л та. Симс одоо Sixers-ийн талбай дээр очиж тоглох болоо гэдэг. Тэр магар эргэлзээтэй байгаа. За ерөнхийдөө бол ингээд цөлцөөний 8-ны юунууд туслаа. Одоо Хардн ч All Star-ын дараа тоглоно гэсэн байгаа шүү дээ. Тэгсэн баг. Тийм. Мань үнэх чинь тэгээ орлуулад Jared Allen-ыг сонгоцсон бэлээ. Өнөөдөр All Star-ын хувьд аль баг нь илүү сайн драфт хийж, аль баг нь одоо илүү хожих шанстай гэж харж байна. Нэг драфтыг үзсэн үү шууд. LeBron ил баг дахиад л яг 7 холбогчтой бол баг байгаа LeBron. Jokic нь ороод ирэхээр бүр 8 холбогчтой баг байгаа. Тэгээ Harden яг гэмтээд нэг төвтэй болсон л таашгүй. Тэгслээ нэрэ тийм ээ Harden гэмтээд нэг төвтэй болсон. Тэгээ LeBron-ы багтаараа илүү хүү Embiid-гээ дэмчих үү. Гараан жоохон муу байгаад байгаа маа. Юу нэ. Тийм яалчгүй нэг Trae Young Wiggins гэдэг нэг сүлд үлдсэн хоёртай. Тэгээ яг нөгөөд чинь бол Durant нь өөрөө байхгүй Tatum ороод ирж байгаа болохоор. Нөгөө хэд чинь гарааны 5 ч угаасаа All Star нөгөө нэг ойрхон яваад байл гарааны 5-аар л үздэг шүү. Тэнгүүд бас сэлгээнд нь Luka байгаа. Тэгээд хин байгаа, Paul байгаа гэдэг яг юм тоглолт дуусгадаг аим гарааны болтыг байхгүй л. Тэр чинь Steph, LeBron, Giannis байна. Jokic байна. Хэдэн ч хүү байгаа даа тий. Тэгээ жаа авшээ. Жаа ойлоо. Жаач нөгөө багт байгаа шүү. Тийм Embiid-ийн багт байгаа санагдаад байна юм. Тийм Steph яг авсан хэрэг жаа баг. Тэгээ Demar байгаа тийм. Буусыг бол ихний таваас бол угаасаа хасчихж байгаа шүү дээ. Бүс хамаагүй. Бүс өвчтэй баг яахгүй. Бүс тэгээд яагаад нэрээс 8 хийсэнгүү. Патрик Уильямсыг ирнэ гэж хараад байгаа юм бах та. Бүс энэ үлрэл угаасаа хэцүү гэдэг юм мэдчихэж байгаа л гэдэг. Одоо Lonzo гэмтэлтэй, Caruso гэмтэлтэй, дээрэд формд орооч үгүй ч Lavin гэмтэлтэй. Тэгээ Lavin ч бас All Star-ыг өмжиж магадгүй гэж бас яригадаад байгаа шүү дээ. Энэ жилдээ бол Bulls яах вэ гэдэг. Нөгөө нь бол тийм гоё дээ шүү дээ. Сайн байна л та нөгөө тийм. Айгу хүч хэрхэгчлээ. Тэгээд Detroit болон Grant-ыг солино гэж исэн бас харахаар болчихлоо тий. 150 солихоор шийдсэн баг. Яарч ачхаар тий. Grant бол ер нь бол ямар ч багт туцны гоё 3 дахь рол тоглогч болоход бол баг ер нь бол одоо Tobias-аас илүү нөлөө үзүүлж штэ уг нь бол. Нэрээ Tobias-ийн оронд бараг Grant авахад бол гоё жишээ хамгаалалт ядаж хамгаалах байхгүй. Тий. Яг оноо авалт жоохон баг гэж магадгүй ч гэсэн хамгаалтан дээр хамаагүй. Оноос ч бараг адилхан хавар авчихсан дөө. Тий. Grant ч нэг эвгүй гулж байгаа нь л орчихдээ штэ тий. Tobias жоохон тийм байгаа. Tobias-ыг тэгээ 100 ер нь сольж чадах болоо. Чадахгүй штэ. Сая Simston нийлсэн. Одоо тэгээ хэдэн жилийн гэрээ үлдсэн байгаа. 2 жилийн өмнө гэрээ илүү. Тэгсэн. Дахиад 2 баталгаажлаа шүү дээ. Энэ жилээс гадна. Тэгэхээр чинь тэгээд player option-тай гэхээр өөрөө бараг сонгож таараад бүр тэгээ заваараад. Тэгэхээр ер нь энэ жилд л авахгүй юм бол гээд. Тэгээд драфт хийчих бол хэцүү. Тий. Яг нь Embiid ирэх үед Embiid-ийг алдчихгүй бол тойроод нэг юм бүрдүүлэл байж л байна л та асуудал. За ингээд бол эхний сегментээ бол дуусгая. Хэдэн минут болсон байх баг юу болсон бэ? За тэгээд хоёр дахь юулгаа оръё. Сегмент рүү оръё. За тэгвэл одоо яг их гурлууд ингээд одоо ингээд баг болгонд бүрдээд байна шүү дээ. Таны хувьд тэгвэл яг их гурал гэдэг тодорхойлтыг яг ямар гурван тоглогч дээр гэж ойлгодог вэ? Одоо зүгээр 3 юм том нэртэй тоглогч юм уу? Эсвэл гуруула тухайн үйлрэл All Star авах хэрэгтэй юм уу? Эсвэл All Star статустай байсан сайн тоглогчдын бүртэл юм уу те? Яг хүн болгоны ойлголт жоохон өөр л үт юм билээ л дээ. Тэ. Аль нь шүү дээ. All Star статустай байж болж гин 3 ур чадвартай хүн нийлж болж гин эсвэл одоо жишээлбэл нөгөө Pelicans-ийн их гурвыг их гурал гэж нэрлэхгүй гэсэн шүү дээ. Тэр чинь аль нь л нийлэхгүй л байна л да. Одоо яг нэг 2 нь All Star болцсон юм да. Тийм. Нэг нь яг нэг All Star руу ер нь All Star тэрийн тоглогч McCollum ч байсан гэх юм уу. Тэгээд юу яана л да. Тэр 3 уруулаа сайн тоглоод тэгээд бүсийн финалд хүрчилтэй тэгвэл тэгэл их гурал гэдэг нэрээ шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг амжилт бас байх хэрэгтэй л байна. Давхар тэр яг шууд ингээ ур чадвартай 3 тоглогч хүлэн зөвшөөрөгдсөн 3 тоглогч те нөгөө Майамид нэгдсэн. Бостон гих гурал ч юм уу. Нэг иймэрхүү маягаар нэгдвэл угаасаа нөгөө хүлэн зөвшөөрөгдсөн учраас тоглогчийн өөр хүлэн зөвшөөрөгдөн гэдэг чинь бас маш том хөдөлмөр шүү дээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хүлэн зөвшөөрөгдөж байгаа.
Аз ямдаач байгаа гимтлээс олуурч тийм хувийн сахилга зөндөө юм байгаа. Тэгээ тийм 3 тоглогч нийлвэл угаасаа нөгөө хүлэн зөвшөөрсөн 3 нийлж болохоор их 3 л гэд нэрлэлцэхэд асуудалгүй. Тэгээд тэгвэл Sixers-ийг одоо их гуралтай гэж ярих уу? Үгүй юу? Улаан л та. Яг тэр нөгөө Tobias-таар болоо. Ааха. Хүлэн зөвшөөрөгдөг байхгүй юу? Одоо хүртэл хоёлоо Grant-аас дорд үзээлээ шүү дээ. Тэгэхээр чин Tobias хүлэн зөвшөөрөгдөхгүй л гэсэн. Тэгэхээр их гурал биш гэж ярихгүй. Их гурал гэж ярих байсан бол одоо гадаадын хөвлүүд ч гэсэн Harden бит гэл ингээд яриа. Тэр хоёрын зураг яваад байгаа шүү дээ. Durant Kyrie хоёр дээр Harden ирэхэд яллаа. Шууд их гурал гэж ярьчихсан. Хизээч Durant Harden хоёр гэж ярихгүй. Kyrie-г заавал байлгаад. Тэгэл ерөөсөл тэр л тээ. Тэгвэл одоо яг одоогийн энэ үед байгаа хамгийн сайн их гурал гэвэл одоо Максын гурал. Маранг. Яа тэгэхээр авраг авцсан уу? Авраг тийм нэг өөрсдөө баталсан. Уруулаа All-Star болоод үзсэн. Тэгээд ройл нь ойлгомжтой их гоё гурал санагдаад байгаа байхгүй юу? Лидер нь ойлгомжтой. Лидерийн тоглолтын арга барил нь ойлгомжтой. За хоёр дахь лидер нь ойлгомжтой. Бүх адилхан хөдөлмөрлөж дэшээ гарч ирсэн Middleton түрүүн хэлсэн шүү дээ 4-р үедэр хэрэгтэй клаш оноо тавьчихсан. Тэгээ энэ хоёр хоёулахнаа байгаад болохгүй байгаад байсан. Тэгэл дутуугаа авчирсан хамгийн ухаалаг хамгаалалт сайтай. Миний баг хамгийн дуртай холбогчдын нэг Drew Holiday. Би бол Drew Holiday бүр ингэ тоглолтыг хараад бүр ингэ бишрээд тийм бүр яаж тийм. Би бол энэ жил баг одоо Middleton-ы оронд Drew оллоо орох хэрэгтэй байсан гэж бол All-Star-т бол харж ирсэн. Middleton-ы өвдөө угаасаа статистик унтснаас гадна тоглолт айгүй олон унтсан. Тэгээ 20 онооч хүрэхгүй байгаа. Drew-гийн хувьд бол өмнөх хөлөглөлтөөс бол хамаагүй өөр тоглож байгаа. Уулна. Тэгээд сонноос сонгогдоогүй. Хоёрч replacement All-Star сонгогдсон. Drew-г сонгогдоогүй. Тэгээ лиг дахиад underrate хийгээл шиг юм тий. Тэгэл жижиг зах зээлтэй баг угаасаа тэгээд тэгнэ л тий. Зүгээр л All-Star тоглогч л Янсен л суперстар, нөгөө хоёр нь болохоор суперстар. Drew ч угаасаа тэг филид багтаал нэг сонгогдсон тоглогч шүү дээ. Ер нь л ингээд лиг нэг үнэлдэггүй гэдэг нь энэ жилийн сая ингээд бүх хөдөө сонголтоор сонгоогүй нь харагдаж байна. Chris Middleton угаасаа л анханасаа нөгөө од байгаагүй тоглогч болохоор бас тэгээд G-лигээс гарч ирсэн. Зүгээр хамгийн гоё их гурвал гэвэл би энэ гурвыг нэрлэн одоо идэвхтэй байгаа гурвуудаас ур чадвар ярих юм бол угаасаа дахиад л Brooklyn-ийн гурвал. Simmons-тэй гурвал ялгаагүй. Нөгөө хоёр угаасаа ур чадвар нь ямар л би Simmons-тэй угаасаа ур чадварт нэргэлцдэг. Хилтээс бусданд нь. Simmons тэгээд буцаж ирээд ер нь лигийн топ 30 тоглогчийн нэгээр одоо дахиад All-Star статустай байж чадах болоо. Ер нь тэр багт чадна шүү дээ. Асуудалгүй. Simmons ч ер нь бол сайн Draymond Green шүү дээ. Тий. Draymond Green-ийг бүр амар тоглохотой болсон хувилбар нь. Тий, амар атлетик, илүү хурдан. Тэгээд дамжуулт өгч чадвараар одоо ер нь лигийн топ 2 л шүү дээ. Поли хард юм шүү баг. Яг зүгээр дамжуулт өгч чадвар шүү. Одоо дамжуулт дундчилж байгаа Harden тэр чинь болохоор ур чадвартай учраас өөр дээр нь хамгаалт байх ихээр сул үндэ өгөөж хідүүлээд хийлэгдэх ч тийм. Энд чинь арай өөр найруулга байгаа. Simmons-ийн найруулгач арай өөр төвшнийх л. Би бол нэг ихний 5 гэж л бол боддөө шүү дээ. Одоо Paul, LeBron, Luka энэ хэдийн дараа ч юм уу тий. Тийм. Тэгэл ер нь нэг топ 5 руу орж ирж шүү дээ. Тэгэхээр найруулгын чадвар мэдрэмж нь амар байхгүй. Одоо юу юм тэр нөөлөг ба соно хавраг үжи тоглогчийг мэдсэн байдаг ч юм уу. Тэр амар штэ. Хүмүүс марцчихад байгаа маа. Хайлайт нэргээд үзчихснээр. Simmons-ийн тэр нэг дамжуултуудын хайлайт. Simmons-ийн хайлайт гэхэр нэг тайбол руу дамжуулдаг л хайлайт. Хүн болгоны одоо толгойд буугаалаа гэдэг байхгүй. Одоо нэг үг байдсан штэ. Би 9 зөв үйлдэл гаргачаад нэг л буруу үйлдэл гаргахад хүмүүс нэг буруу үйлдэлийн л хардаг гэдэг. Яг адилхан бохгүй. Simmons-ийн талбай дээр байхад 5 ингээд оновч байлаа гэх юм 3 маш том давуу талыг үүсгэдэг тоглогч байхгүй юу. За 6-аас 4. Ихэнхдээ ууг нь бол маш том давуу талыг үүсгэдэг. Тэгээд нөгөө шиддэггүй 4-4 жоохон сэтгэл зүйн муу тавчаас товтлтгүй гэдэг нэг ийм хоёр сул тал байдаг. Simmons-ийг хүмүүс заавал нөгөө нэг LeBron шиг Magic Johnson шиг болохгүй анханаас нь нөгөө ханхуу махуу гэж балаарсан шүү дээ. Тэр нь буруу байхгүй зүгээр Simmons-ийг яг энэ зүгээр нэг бүх одод Simmons шилдэг хамгаалалтын тоглогч Simmons гэдгээр нь л хүлээгэл авчаач тээ. Simmons бити бүр тийм амар Durant шиг LeBron шиг юм хүсээд тээ. Ус тийм болж чадахгүй. Зүгээр Draymond Green-ийг бид нар хүлээгээд авцсан шүү дээ. 8 оноо дундчилдаг ч гэсэн Green бүх одод болж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхгүй. Тэрэн шиг л энэ хүний тоглолтын арга барил нь ийм юм байна. Ингэж л нөлөө үзүүлт юм байна. Гэтэ энэ нөлөө нь том нөлөө нь тийм учраас энэ хүн зүгээр бүх одод All-Star тоглогч бол муу юм а гэдгийг л хүлээн зөвшөөрчих юм бол Simmons-ийг нөгөө наныг харагдах байлаад эхэлсэн. Тэгэхгүй ингээ Simmons заавал нөгөө 30-40 оноо ахуулаад төгсгөл дээр нэг хожлын тоглолт идэх гэдэг юм уу яа тий.
Дуусаад багийн 2 дахь лидер байхгүй да. Тэгэл болоо шүү дээ. Хүмүүс арай яг нэг угаасаа хайпнаас нь болоод нөгөө багийн нэгдэгч лидер гэдэг бодоод эхэлсэн байхгүй. Би бас яг анх тэгэж боддог байсан байхгүй. Ер нь Embiid-ийг явуулаа Simmons дээр тулгуурлачвал яа тийм боддог байсан. Яг анхны хоёр ховор ур чадвартай хоёлаа ууг нь. Тэг яалтчгүй бүр нэг юм те. Одоо энэ ер нь Magic Johnson-аас хойш юм өндөр холбогч ер нь бол байгаагүй шүү дээ. Юм амар пас мастай яг оноол ядаг байсан болохоос. Тэгэд баг дараагийн LeBron гэж яригдчихсэн. Тэгэд яг уу хайп унтсан ч гэсэн яг уу Draymond Green-ээс бол илүү тоглогч байж чадна гэдэг дээр нь бол потенциал байгаа байхгүй тийм. Тэгвэл ур чадварын статистикээр бол илүү байгаа угаасаа. Тийм 16 баг 8 байдаг үстэй тийм. Тэгээд ур чадвараар гэвэл ер нь нээдсийнх давах байхгүй гэж юу? Их гурал дээр байхгүй л гэж. Ер нь бол хамгийн шилдэг юм яг тийм. Тэгээс хамгийн яг гоё зохицсон ойлгомжтой бүх юм гоё байгаа уурал угаасаа Milwaukee л гэж харж байна. Өөр гурвал юу байгаа юм бэ? За Lakers-ыг мартлаа. Lakers юу шүү дээ. Яг уу Miami-г нэрлж болж байна. Юуг нэрлж болж байна. За Miami дээр бол би яг хаа зүгээр Bam Jimmy Lowry Jrue хоёр ингээд нэг адилхан тэрийн тоглогчд гэж бодъё л доо. За Jimmy Middleton-аас жоох илүү. Гэхдээ Middleton-аас илүү. Нэлээд илүү. Гэхдээ Giannis-ийн хэмжээнд хүрэх байхгүй. Giannis тэр нэгийн тоглогч, Jimmy нэг тэр. Jimmy ч харин яг тэр хоёрыг хэвхгүй бас. Тэнгууд тэр гуравт болохоор Lowry, Middleton, Jrue, Adebayo дөрөв ингээд 4-4 орчиж байгаа. Тэгэхээр чин тэр хоёрын нэг тоглогчтой, тэр гурвын хоёр тоглогчтой их гурвал байхгүй Miami-г. Milwaukee-гийн ч болохоор тэр гурвын хоёр тоглогчтой мөртлөө тэр нэгийн нэг бүр амар таахгүй. Тэгэхээр арай илүү багс юм болоо гэж зүгээр бодож байна. Би миний хувийн бодол. Нээцсийнх ч юм болохоор тэр нэгийнх нь нэг байгаа, тэр хоёрынх нь баг хоёр байх гэдэг байна. Би бол Simmons-ыг заримдаа бол тэр хоёр руу очих хэмжээний ур чадвартай гэж хараад. Буда болилд байгаагаар нь л ярьчих. Тэр 1 2 3. Тэр тэгээс ингээд нөгөө нэг эднэрч дундад чанараар бодоод ирэхээр альч ил болчих. Бүгднээс орч. Яг Warriors гэж бас хүмүүс ярьж лээ. Гэтэ яг Warriors ч бас тэр хоёрын хүн байхгүй. Steph байлаа гэж бодох тий. Steph тэр нэг шүү. Бас арайш тэгш. Гэхдээ тэр нэгийн Steph тэр нэг тэнгүү тэр хоёрын хүн байхгүй гэж. Тий нөгөө хоёр нь тэр гурав болчих. Тий. Одоо Wiggins-ийн хоёр чинь. За. Тэгвэл миний хувьд болохоор бас Suns-ыг бас ярьж болох гэдэг байна. Гэтэ Suns тэр юу яагаад байгаа. Би Booker-ыг ерөөсө тэр нэг лөө орохгүй бол энэ баг авраг авахгүй гэж хараад байгаа. Яг Пол тэр ингээл зүгтэл яваалаа л та. Зүгтэж явсаар тэгэл арай гэж финалт хүрэхээр л харагдаад байгаа. Хэрвээ яг Пол ингээд багийн шилдэг тоглож байгаа гэх юм бол би бол Booker-ыг илүү нөгөө тоглолтоо шахах ахиулаа те одоо нэг тийм суперстар статустай бол тоглогч биш шүү дээ Booker ч яг тэрний хойно байгаа. Тэгжилт ер нь шат ахиулахгүй бол Suns бол хэцүү л гэж хараад байгаа. Уул нь All-Star бүрдэлтэй байгаад байдаг тэр гурийн хувьд. Suns гайгүй ах уу. Suns ер нь хамгийн гоё сагс мөнгөийг тоглож байгаа баг. Тэгээд Booker-ээс илүү хүлээгээд хэцүү дээ. Ер нь бол одоо яг зөв Booker-ийн тоглолт ороосоо л гэж үздэг юм уу. Угсаал яг ингээд шидэл дээрээ л оноогоо аав. Тэгэл тоглолт нь орчуулаг бас нэг үед 20 оноо авчихдээ бид нар мэднэ. Тэгээд плей-оффт ч гэсэн ер нь бол сайн л тоглосон шүү дээ. Booker-ийн хамгаалтын тэр өнгөрсөөл супер өст плей-офф тэгээд жоохон шатаж нөгөө нэг бол жоохон тоглолтын дээр л ягаад байсан болохоос цэцэн шүү дээ. Авраг авангаал халтлаа шүү дээ. Ер нь бол Энтекумбогийн блок орж ирээл. Тийм. Тэгээд ер нь бол аврагын булаацсан хүн чинь Жрүү байхгүй да. Тэр Жрүү нэг тасалдаг зөвхөн тэр тасалдаг шээ. Хайлайтн дээр яг тэр үлдэн. Гэтэ Жрүү яг чухал үед 3 тоглолтод тоглолтын төгсгөлд дандаа оновчтой шийдвэр гаргацсан байхгүй. Яг нөгөө Milwaukee дутагдаад дээсэн тэр байхгүй. Тэр оновчтой шийдвэр гаргах хүн байхгүй. Мэдлэлд ирээл нөгөө нэг хожигдол тоглолтын төгсгөлд ирэнгууд плейцо байх үед шүү дээ. Янас нэг дайрал Янасыг нөгөө лифтний хаалга хэмэд ч юм уу давхар хамгаалчаар байхгүй бол чинь тэгэл мэдлэлд үндэдлээс шийдэл орохгүй бол дуусаа. Жрүү болохоор тэнцээч бүх хорыг нар хамгаалтан дээр довтлогоон дээр сул хинээр одоо довтлогоо явуул зүгээр үү гэдгийг хүртэл шийдсэн. Жрүү чинь сэтгэр шүү дээ нэр шийдвэр гаргалт амар зөв. Яг ингээд тоглогчдыг яг ингээд сайн тоглоод ингээд магтаад байгаа тоглогчдыг юу агаад үзэх хэрэгтэй. Тэр тоглосон тоглолтын бичлэгийн юм эсвэл яг лайв тоглолтын зөвхөн тэр тоглогчийг дагуулад л хараад байна. Нэг үе зүгээр дагуулаад хар талбад байна. Тэгэхээр яг тэр тоглогчийн үйлдэл ямар ингээд зөв гэж яагаад яриад байдаг гэдгийг ер нь хүмүүс ойлгож байгаа. Дээрээс нь яг нөгөө нэг Крис Полыг дээрээс нь айгуу сайн локдаун хийсэн шүү дээ. Жрүүгийн хувьд. Жрүүл аврах авчирсан шүү дээ. Угаасаа багс. Тийм. Ялчгүй хөрс. Та мэдээж яг Kevin Durant-ыг хамгаалсан PJ Tucker-ыг магтаж болохгүй. Tucker нь одоо Miami-д очсон байгаа. Одоо тэгээ Bucks бас ер нь бодоод байхад бас нэг тийм сэлгэнтэй сайн хамгаалагч авахгүй бол энэ жил хамгаалт нь бол жоохон унтсалаа ял. Тэр нь бол багуудаа оноогоор уралдаж тоглоод байгаа шүү дээ. Өнөөдөр ихэд Янас 50 оноо авч бүр Pacers-ийг өжиж шүү дээ. Нэг орон гарантаж явсаар байтал. Тэгээ оноо алдаж явсаар байтал.
гэх юм уу. Тэ. Тэгвэл ерөнхийдөө бол Nets Bucks гэж бол ярьж байгаа юм шүү дээ, тэ. Яг гурвлын хувьд бол. Тэгэд өөр угаасаа West-д бол айгүй цөөхөн болчихсон шүү дээ. Яг ихэнх нь гимтэлтэй ч юм уу. Одоо Clippers их гурал байхгүй. Nuggets-ийг ярихаар нөгөө хоёр нь гимтэлтэй ч юм уу, тэ. Гимтэлтэй байна. Энэ үлрэлээр нь угаасаа ярьж байгаа шүү дээ. Тийм энэ үлрэлээр нэг юм бол. Тэгээд яг Phoenix-ийн гурвал байна л та өрөндөд. Phoenix-ийн гурав хоёр ойлгоноос ойлгомжтой. Би бол Lakers-ийг одоо их гуралтай гэж хэлмээрх байгаа байхгүй. Тий. Westbrook бол бүр одоо шилдэг 50 тоглогчийн ч нэг биш болчиход байгаа. Одоо их гурал зөв ч юм уу буруу ч юм. Гэхдээ 100% энэ гуравт буруу байгаад байгаа юм биш ээ. Lakers-ийн дээр нөгөө багийн спорт шүү дээ. Бусад харин нийтдээ л 6 нөхөр нь бол муу л байгаа л та. Онцгой муу нөхдүүд байхгүй да. Malik Monk-ийг сайн тоглолоо гэж хүмүүс магтаад байгаа. Тэр чинь Malik Monk сайн тоглолоод минут их олж байна гэдэг чинь тэр баг уруутхан шинж байхгүй юу? Нэрээ сайн бүрэлдэхүүнтэй багт Malik Monk тэгж минут олж чадахгүй тоглож байгаа байхгүй. Malik Monk чинь бас л их буруу загсан мөнгө тоглолдог байхгүй. Зүгээр дураараа л задгаал тоглолтойгоо нь л авдаг юм байхгүй. Тэрнээс одоо Monk-ийг дагуулад хараад үз. Жирүү ойлодыг дагуулад хараад нэг нь тэнцээ сагсан мөнгө тоглож байгаа, нэг нь тэнцээ зүгээр найзуудтайгаа заал авч байгаа л юм хоёр нөхөр байгаа шүү нэрээ. Монк л угаасаа ялч нэг хамгаалтын тал дээр угаасаа байхгүй. Байрлал эзлэлт шийдвэр гаргасан юу ч байхгүй. Тэр хүн зүгээр сул байвал шидэн би орж онаа авна гэдэг л бодол байдаг. Тэгэхээр тим тоглогчд 7 минут өгж ийн гэдэг чинь Lakers-ийн бүрэлдэхүүн ямар муу байгаа гэдэг. Хөгшин Ариза хүртэл арга ядаж 20 гаруй минут тоглоно. Тэгээ Мелод итгэх нь заст байдаг. Lakers-ийн зүгээр хамгийн гол нь үүргийн тоглогчд нь сайн байсан бол шал өөр. Одоо Westbrook-ийн хийнүүд ч харагдахгүй байхгүй. Уг нь бол. Тийм, уртлын шугам асуудал данган Westbrook-тэй бол байхгүй. Уртлын шугамд яг Westbrook-ийн хажууд нэг батны хамгаалдаг хүн байлга маргаан. Ганц өнгөтэй нөө Avery Bradley юм да нэг арай дээр. Тэгээ Bradley-ийн гол нь Warriors-с бүр голгодод ирсэн байгаа. Тийм, ер нь тэгэл харин ингээл харахаарч ерөөс тийм. Тэгээд солилцоо ингэсэн энэ угаасаа юу гэдэг болчихсон шүү дээ. Тэгээ одоо нэг нааны хүлээн гэсэн нэг сони итгэлтэй. Тэгэл гэж байна. Би бол өөрөө Lakers-ийг дэмждэг. Тэгээд энэ жил угаасаа одоо фэнүүдтэй айгүй сонин буруу ойлголт юм билээ. Би ингээд Lakers-ийг муусан жоох угаасаа байгаа байдлыг бичтгэхээр ингээд чийстэ бага англиэм гэлтэй. Тэр чин тэгжиж ер нь бол фэн байсны утга учир гарна үсттэй одоо яг бурууг нь хилж тэгээд худлаа хөргөд яваад байх ч юм уу. Тэр нөгөө нэг хүмүүс чинь тэгэл өөр штэ. Тиймэр хүмүүсийг хайж хэрэгтэй. Одоо бага ингээд шүүмжилж идэг фэн байна. Илүү боддоор харах гэж хичээдэг фэн байна. Өрсөлдөгчөө хүндэлдэг фэн байна. Зүгээр сохор фэнүүд бас байна шүү дээ. Зүгээр цээжэд илсээ тоглооч бараг үзээгүй юм байж. Тэгэл нэр нь сонсогдсон гутал ингээл гэдэг. Тэгэл тэр энэ зөвхөн Монгол төш дэлхийд дахинд л байдаг юм л тоо. Ер нь хийж арилахгүй юм бах уу? Тэр тийм. Угсаа бүгд яг ингээд спортыг нэг нүдээр хардаг болохоор бас хэцүү л бах тий. Тэгэл тиймэрхүү сайхан тий. Миний бодлоор гэж хэллээ. Тиймэр хүмүүс төр хайр нэр. Тань руу ер нь Sixers-ийн фэнүүд тэгж орж ирж ийсэн үү? Ер нь тэгж бага муулж ийсэн тохиолдол. Муулууд орж ирж байгаагүй. Чи бага мууллаа гэж орж ирж байгаа. Би бол муулдаг л байсан шүү дээ. Муулах үедээ муулна, өмөрх үедээ өмөр. Мууллаа гэж нөх орж ирдэг хүндөө гайгүй. Тэр бас гайгүй. Би чин дээр нэг Sixers-ийн фэнүүд бас асуулан гайгүй шүү дээ. Хараад хад өгөн тэр нэг бичээд байдаг хитэн гайгүй ухаалаг байгаад байдаг шүү дээ. Ер нь тэгэж хейтерлээд байдгүй бусад багуудыг. Шүүгч нарыг муулчил пост бичдэггүй. Багийнхнаа л мул нэмбид арчаагүй байлаа. Сэмс арчаагүй байлаа. Тобайс Докер шийдвэр гаргалт юм байла. Ер нь айгүй бодтой манай фэнүүд цөөхөн бөгөө чанартай байд юм болоо гэж зур боддог. 100 200 хүн баах. Сая хаард ирээд нэг 30 30 орж ирж байгаа шиг байлээ. Шинээр OKC-гээс ирлээ, Houston-ээс ирлээ явж лээлээ харсан чаа. Тэгвэл ерөнхийдөө бол ингээд 2 дугаар хэсэг манд дуусч яг их гурвлууд гээд бас бүх цаг үед яривал бас өөр бас гоё сэдв гарч ирэх бах те. Энэ дээр бол. За тэгээд 3 дугаар хэсэг буюу одоо сүүлийн хэсэг рүү оръё. Энэ дээр болохоор юу яадаг? Лигийн яг хуу топ 6 гэж би нэрлэлтэй. Ягаад тэгэхээр би нөгөө нэг 6-гийн тон туртай болохоор ч гэж. Тэгээд энэ дээр болохоор зочинтойгоо хамтраад ер нь өөрөө өөрсдийн гаргасан чагсаалтаа ингээд би энэ дээр танилцуулалт явдаг байхгүй юу. Тэгээд өмнөх 2 дугаар дээр болохоор 2010-аас 19 он буюу одоо өмнөх decade те. Энэ дээр орсон play point guard болон shooting guard нарын чагсаалтыг бол би өмнөх зочдуудтай гаргасан. Тэгээд энэ удаагийн дугаараар болохоор SF-үүдийн бол чагсаалтыг гаргая гэж бол бодсон байгаа. За. Тий. Гаргая. Тий. Тэгээд 2010-аас 19 оны юу гэхээр одоо тэр тухайн decade-д бол одоо маш олон SF тоглогчид finals MVP авсан тий. Тэгэхээр ер нь гаргахад илүү амархан байх болов уу гэж бол бодож байна. За тэгээд нэгт бол угаасаа ойлгомжтой байх. Тасархай LeBron James 3 удаагийн яг 10-аар нь үзэх юм бол 3 удаагийн авраг, 3 удаагийн MVP. Тэгээд
Угсаа 10 жил All NBA 10 удаагийн All Star гэд тасархаа үзүүлэлттэй байгаа. За тэгээд хоёрт гэх юм бол Kevin Durant ойлгомжтой тий. Ойлгомжтой. Тий. Хоёр дараа Warriors авраг авсныхаа ачаар орж ирж байна. Тий. Тэгээгүүл бас өөр нэг нөхөр байгаа шүү дээ. Тий. Хоёр удаагийн авраг хоёр дахь Durant ойлгомжтой ойлгомжтой. Хоёр удаагийн Finals MVP, нэг удаагийн MVP, тэгээд дөрөв удаагийн онооны авраг, дөрөв удаагийн онооны авраг гэдгээрээ тасархаалаа үзүүлэлттэй. MG-гийн араас ордог. Үзүүлэлттэй. Тэгээд яг нэг үйлрэл нөгөө нэг гимтсэн болохоор 15 оны үйлрэл гимтсэн болохоор нэг All NBA дутуу байт юм байлээ. Тий. За гуравт бас ойлгомжтой. Гуравт бол тийм Kawhi Leonard үс ойлгомжтой. Хоёр удаагийн Finals MVP, хоёр удаагийн авраг, тэгээд хоёр удаагийн бас шилдэг хамгаалагч шүү дээ, тий. Тэгээд All Defensive Team тус нэлээд хэдэн жил. Яг All Star болохоос өмнө ер нь ороод исэн юм билээ, тий. Тэр нь бол тий асуудалгүй. Кава энэ гурав дээр одоо яг дараалал дээр маргаадах ч хүн байхгүй. Тий. Тэгээд дээрэс нь энэ гурав ч баг нөгөө нэг яг decade-ээр бүх байрлалаар авч идвэл баг ихний тавд энэ гурав орж байгаа. Энэ гурав дээр Steph Harden гэж л орж баг ирэх байх. Пол ч юм уу, тий. Би бол тэгж л бодож байгаа. За тэгвэл дөрөвт таны хувьд шууд бодвол хэн байна? Яг хэцүү байна. Тий. Хэцүү яг зарим нь мартчихгүй гэж бодоод байна. Яг цэжээр орж ирэхгүй байгаад байна. Яг Пол Жорж л орж байна л. Тэгээ Пол Жорж л орох байх гэж бодож байна. Яг тийм хүнд гинтлээс сэргэж ирсэн. Тэр чинь бас нэг ховор штэ тий. Тийм сэтгэл зүйн хөвт ч тэр. Тэгээ статистикүүд унаагүй. Дээрээс нь бүсийн финалд 2 удаа хүрээд үзсэн. Тийм. Леброныг айлгсан. Тэгээ дээрээс нь нэг All NBA 1-р багт бас сонгогдоод үзсэн гэдгийг нь бол би бол бодсон. Би бас Пол Жоржийг 4-т бичсэн. Тийм. Пол Жорж энэ тэр хүнд гинтлээс ийм формтоор ирж ирсэн нь бол өстой шүтдэг биш шүү дээ. Тийм. Дээрээс нь 13 оноос хойш одоо тэр бэртэг жилээс хойш дандаа All Star шүү дээ. Манай ч. Тэгээд бас MVP-ийн санал асуулгаар 3-т орж исэн. MIP шагналтай гээд. Тэгээ бодоход ч сайн тоглосон шүү дээ. Бодохоор яг Пол Жорж. Би 5-т битсэн нөө Мело юу Пол Жорж юу гэж бас нэлээ эргэлдсэн. Мело яг нийт карьер нь авал магадгүй Мело гэж хэлэх байх. Яг 10-аар үзэх юм бол 10-аар үзэхээр яг л 11 оноос эхлээл за 11 2 онд л Никс нэг гайгүй плей-оффт орсон баг. Тэгэл тэрнээс хойш унтсан л. Тэрнээс хойш Мело хаварч байсан. Мело ч тэгэл 5 жилийн карьерын л харалт. Тийм. Мело ч одоо ингээл 13 онд одоо дээрээс нь Пол Жоржтой хожигдчихэж байгаа шүү дээ. Тэгэл 14 оноос хойш Никс унаал, OKC яваал, Houston яваал, Portland яваал тоссон байхгүй яг тухайн 10 гэх юм бол. Тэгээ 10-аар нь бодохоор Мело хэцүү. Тийм би тэгээ Мелог бол 5-д гэж бодсон. Мелогийн хувьд бол яг All Star бол Пол Жоржоос яг олон байгаа бах. Нөө нэг 10 дотроо. Тийм 10 11 ингээд. Тэгээд оноо авсан оноо илүү бусад статистик талаас харсан бүгд айгүй бага юм билээ. Тэгээд All NBA Мело ч бүр All NBA карьер 1-р багт бол карьертаа сонгогдож үзээгүй юм билээ шүү. Бол Мелог оруулмаар юм байна. 5-д. Эхний 5-д уу? Тийм. Тэгвэл таны зүгээр яг 11-ээс 19 он хүртэл гэсэн үгтэй. Тэгэхээр орохгүй. Миний хаар шууд Jimmy Butler орж ирнэ. Butler уу? Butler-ыг та SF гэж үзэж байна те ер нь. SF шүү дээ. Ер нь SF шүү дээ. Яг би бол SG юу SF үү гэж. Тийм SF. Одоо SF-ээр л тоглож байгаа юм чи. Сүүлийн Phillies ч гэсэн SF-лээс шүү дээ. Юу Minnesota ч гэсэн SF-ээр л тоглолцсон шүү дээ. Тийм билүү? Тийм ер нь SF дээр өрсөлдөд байдаг хаа All Star дээр тгий санагдаад байна. Яг гоо Чикагогийн ихний жилийн SG-гээр хэлсэн юм уу та тийм. Чикагод бол SG-сэн. Тэгээд Миннесотад яг Wiggins тэр хоёр чинь ингээл өөрчлөгдөөл байдаг гэсэн. Тийм. Юун дээр болохоор Sixers SF байсан те. Simmons холбогч юу гэдэг байгаа. Тэгээд ямар ч гэсэн. SF гэж хэрвээ тооцно гэвэл Jimmy-г оруулж ир. Тооцохгүй гэвэл яах вэ тэгээд. Тийм өмнөх чиг саалтан дээр би нөө нэг бит хэд болохоор Jimmy-г SG гэдээ үзсэн байхгүй. Тэгээд би болохоор оруулаагүй. За тэгвэл яах юм. Тэгвэл өөр одоо хэн байна? Carmelo тэгээд Iguodala байж бас болох юм. Iguodala бас байж болно. Тэг ягаад тэгэхээр 3 аварт байж болно. Тэг Hayward. Тэгээд хэн байгаа? Paul Pierce бас яригдана гэдэг. Pierce. Тэг. Pierce яг нэг их зодог тайлцал болохоос бас 11 12 онд ч бас тэгэл бодол байсан шүү дээ. Тэг. Тэгэхээр би бол 5-д бол Melo л гэж бодож байна. Melo Hayward нэг нь хиннэ? Pierce, Iggy. Iggy. Тийм. Iggy. Финалийн MVP орлого байх уу? Миний бодлоор. Тэгээ 5 жил дараалаад финалтсан. Тийм. Тэгээд тэрний гол хүннийх нь нэг нь байж чадсан. Roll нь
нөгөө гурав шиг том биш ч гэсэн финалийн MVP авцсан гэдгээрээ шагналын хөвд ч гэсэн мэл бас илүү юм шүү дээ. Тийм. All Star-ста тусалт болохоос шүү. Иги ч угаасаа Фили тахтаа гэхдээ нэг All Star болж ирсэн шүү дээ. Болсон. Филид угаасаа лидер нэсэн шүү дээ. Тэгээд All Defensive Team бас хэд хэдэн сонголттой. Би бол яг хөө Мело за яг хөө Иги Мело нэрээ эргэлцэх юм байна бодоод байсан. Яг тэгэхээр Мело ч яг нэг юм All Star л гэсэн юутай байгаад болохоос яг нэг тийм том шагнал шагналч байхгүй плей-оффын амжилтч байдаг шүү дээ. Мелод ер нь яг үнэхээр оноо жигшээгийн тэр оноо гэдэг онооны л хэдэн юм байгаа болохоос ямар ч амжилт байдаг шүү дээ. Ямар ч яг бодсон чинь нэрээ тийм юм. Тэгэд бага нэг тим дээшлүүлсэн юм бол бүсийн финал хүрээгүй. Яг 10-д энэ 10-д Никс микстэй тэгж хоол яваагүй шүү. Энэ 10-д гэж өмнөх 10-д чинь нэг дэнүртэй нэг Ковитай нэг толсон. Тийм. Нэг л хүрсэн. Тийм. Тэгвэл Игудала гэж. За би яг хуу 5-д Мело гээд 6-д нь Игудала гэж сонгох юм байна. Тэг яг нэг фэнүүдээр харахаар угаасаа Мело илүү олон фэнтэй илүү одоо зарим хүмүүс юу яриад байгаа наа чинь багийн лидер мэдэр гэл ингээс. Миний хувийн бодлоор яг арай илүү үзэх юм байна. Зүгээр амжилтаар нь ингээд дүгн бүх юмар нь дүгнүүл. Дээрээс нь угаасаа 10-т шүү дээ тий. Яг мөр өмнөх юу байгаа юм. 6-д нь орой би Хейвардыг оруулчих магадгүй. Би ер нь сүүлийн Мелогийн амжилтанд надад ер нь зон лүүзер санагдаад байна шүү дээ. Мело. Дуртай тоглох шиг үл дуртай. Яг ялчгүй л нөгөө нэг грейд LeBron бидний яг сакс үзчих эхэлсэн. Энтэс гарч эхэлсэн болохоор хамгийн чамин ганган үзэхэд урамтай гой шидэлтийн техниктэй ийм тоглогч мөнөөс өмнө. Гэтэ 2003-аас 10 оны Мело бол амар байсан. 11 12 онд сайн байсан. 13 оноос хойш Мело үнэхэр муусан. Тэгэхээр яг энэ 10-аар бодохоор надад баг Хейвардын ч доор ороход үгүйсэхгүй юм байна л гэж бодож байна. Тэгээ Хейвард ч бас өөрхөн All Star болцсон. Багаа плей-офф тоглогч л тоо. Гэтэ яг за Мело юм байна. За мэдэхгүй. Энэ хоёр дээр өстө мэдэхгүй байна. Тэгээд өөр бодоод ах юм бол яг хөө Пирс гэж өөр байдаг юм уу те? Дэнг байна. Сифот ерөөс орчихгүй. Тийм Дэнг байна. Миддлтон байна. Миддлтон гэхдээ яг сүүлийн 2 3 жил болохоор би бол Миддлтнийг нэг тэгж дээгүүр өмлөөгүй. Яг өмнөх 10 гэх юм бол. Тийм. Яг өмнөх 10. Тэгээ SF-д айгүй цөөхөн юм бэл яг бодоод ахаар. Тийм байна. Тэгэд санд орж ирэхгүй. Игудалаг нэрээ Игудалаг яг нэг ингэж хилцсэн юм байт нэг хизээ шилдэг 6 дахь тоглогч авч үзээгүй. Гэхдээ хамгийн үр дүнтэй байсан шилдэг 6 дахь тоглогч гэж ял үнэлсэн байлээ. Тийм. Ягаад тэгэхээр 10 жил финал гэж. Дээрэс нь нэг Крафорд идэр чинь ингээл оноон тий Крафорд лөө өдрөөс. Гэхдээ тэдрээс илүү импакттай шилдэг тоглогч бол байсан. Оо тий. Тэ чи хамгаалж ийн найруулж ийн. Ийгтэй тавцаж аюул байлаа шүү дээ. Ер нь тоглолт дуусгадаг тавтлаасан шүү дээ. Тий. Дээрэс нь тэгээд Иги чинь клач байлаа. Warriors-ийн хамгийн клач нэсэн шүү дээ Иги чинь. Ер нь бодох юм бол Стефен Трийн энэ цаг дуусах хад оруулсан шидэлт энэ чинь цөөхөн. Иги чинь нэг сая л нэг хийж шүү дээ. Яг базар шот. Карьер даахуудаа сая л нэг клач байсан шүү Иги чинь бас. Тий. Тэгээ яг Клей яг бас юу нь л та. Яг тоглолтуудыг аварч исэн юу ярэ гэх юм бол тий. За тэгвэл ер нь бол ийм 6 тоглогч гарч байгаа юм шүү дээ. LeBron, KD, Kawhi, Paul George, Иги, Melo. 96. Тий. Мело нэр үн дээр орчлаа. Фэнүүдийн саналлаараа гэж нэрэн дээр оруулъя. За тэгээд өнөөдөр ирж манай подкастт орсон тул баярлалаа. За тэгээд цаашдаа бас дахиад өөр юм сагсан бөмбөгийн контентууд хийхээр бол тантай гоё холбогдоод явнаа гэж бодож байна. Бас танай контент ч гэсэн орохыг бол боломжтой шүү. За. Тий. Яг болно энэ 7 хоногт. Тэгээ баазар дээр чинь одоо нэг нь явчихаар таад чинь бас нөхөж хүн оруулаад байдаг ч тийм. Тэг. Сагсч дэнтраас өрөөд болчихсон. Нэг болортуулга ах орж ирээд дуусах зүрхтэй шүү. За баярлалаа. Ажлын амжилтсчдэг. За тэгээд өнөөдрийн дугаартаа оролцсон тийм дахин баярлалаа. Тэгээд бас манайх нэг сүүлдээ нэг дуу явуултыг. Та ер нь хипхоп хөгжим хэр сонсдог вэ? Сонсноо. Сонслог баг. Яг нэг дуртай дуугаа яг те энэ дуугаар яг төгсөхөр нэг дуу нэрлүүл. Юу яахгүй юм уу? Явж болох юм уу? Болно бол. YouTube дээр л тавих юм уу? Тийм. Яг подкастын юм дээр ягаад YouTube дээр нөгөө нэг авторайз хийхгүйгээр оруулчих болтой. Тий. Тэгэхээр гайг баха. Дуртай дуу юу? Тий. Заамарсан энэ чинь дуу нэмээр хариулж өгч дуу зөндөл дуу сонсдог юм да. Яг ямар дуу амтгүй. Дараа нь хэлчихье зөө. Чатаар бичдэг. Хэлчихье тэгэл тэр энэ. Тэгэд манай подкастыг одоо тий студийг бичдэг газар бол Thinkcast Улаанбаатар подкаст руу байгаа. Та хэд бас одоо
Facebook пэйж руу юм уу Instagram руу холбогдоод цагаа захиалаад энэхүү подкастын рүүмд одоо ингээд манайх шиг те хідэн цагаар ч ямаагүй бичлэг хийх боломжтой. Тэгтээ мэдээж түрээстэй байгаа. За тэгээд манай хуудсыг бол лайк, share, subscribe хийхээ мартав. Тэгээд ер нь бол цаашдаа ингээд subscribe-аа өсгөх тусам ингээд зочдууд олноороо ингээд ороод явна шүү. Тэгээд за энэ удаагийн дугаараа ер нь бол ингээд дуусгая. За peace out. Yeah. Дааш. Yeah. Let me take y'all back, man. As I do so well. Wasn't nothing like that. Man, it wasn't nothing like that first time. She was in my math class. Long hair, brown skin with the fat ass. Sat beside me, used to laugh, had mad jokes. The teacher always got mad, so we passed notes. It started off so innocent. She had a vibe and a nigga started digging it. I was a young and straight crushing, trying to play this shit cool. But a nigga couldn't wait to get to school. Cause when I seen them thighs on her, and them hips on her, and them lips on her, got me daydreaming, man, what? I'm thinking how she rides on it, if she sits on it, if she licks on it, make it hard for me to stand up. As time goes by, attractions getting deeper. Wet dreaming, thinking that I'm smashing, but I'm sleeping. I want it bad, and I ain't never been obsessed before. She wrote a note that said, you ever had sex before? Damn, and I ain't never did this before, no. 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 I ain't never did this before, no. And I ain't never did this before, no. And I ain't never did this. I wrote back and said, of course I had sex before, knowing I was frontin'. I said I'm like a pro, baby, knowing I was stuntin'. But if I told the truth, I knew that I get played out, son. Hadn't been in pussy since the day I came out one, but she don't know that, so she done wrote back and told me, oh, you a pro, homie? Well, I want you to show me. My mama gone for the weekend, so Saturday, baby, we can get the freakin'. That's when my heart start racing and my body start sweating. Baby, you done woke my little man up. I'm thinking how that body look naked when you laying on the bed. Teacher, please don't make me stand up. I wrote back like, yeah, baby, sound like a plan. Still tryna play it cool, sound like the man. But I was scared to death, my nigga, my stomach turned. Talking shit, knowing damn well I was a virgin. Fuck. And I ain't never did this before, no. 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 I ain't never did this before, no. And I ain't never did this before, no. And I ain't never did this before, you know that feeling when you know you finna bone for the first time. I'm hoping that she won't notice it's my first time. I'm hoping that my shit is big enough to fuck with. And most of all, I'm praying God don't let me bust quick. I'm watching pornos trying to see just how to stroke right. Practice putting condoms on, how it go right. I'm in a crib now, nigga, palm sweating, with a pocket full of rubbers and an erection. That's when my hands start touching and her face start blushing, and the nigga roll over on top. And then she get my pants up buckled and her hands start rubbing on me. Ooh, girl, don't stop. It's time for action. Pull out the condoms real smooth, yeah, just how I practice. But right before I put it in, she flinched and grabbed it and said, I wanna get something off my mental. I can tell you a pro, but baby, be gentle, cause I ain't never did this before, no. And 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 I ain't never did this before, no. I ain't never did this before, no. And I ain't never did this before, no. And I ain't never did this before, no.